Сайн мэцхан үзэгчтэй Weekly Baza шинэ дугаар эхлэхэд бэлэн бодлоо. Яг ингэж эхэлж байна. Яаж эхлэх гээд энэ үед? Сайн уу? Сайн уу гэдэг юм шиг. За тийм ээ тийм те. За өнөөдрийн бидний ярилцлагын эхний сэдв үндэсний дээдлэгийн плей-оффын 2 дугаар шат SG Eps болон Сэлэнг Бодонс багийг шууд яриад эхэлье. Сайн нэг юм signature хөдөлгөөнт болсон нэг эрхмийн баг байгаа те. Нэг ч биш. Ер нь айл болчихлоо л та. Тэгтээ тэр амар явж байна те. За юу яа? Өнгөрсөн 7 хоногоос хойшоогоо шинэ мэдээллүүдээр дараалаад явъя. Дасгалжуулагч Евангелист Цепилис яагаад энэ чухал шатанд ажиллаа өгчвөө? Юу болов гэдэг талаас одоо ярьцлага хэдүүлээ эхлэдэг хөө. За манайх бол энэ талаар мэдээлсэн. Энэ бол Ажиллаа хүрсэн тийм мэдээлсэн. Хүмүүсийн сэтгэлдлүүд бол яг юм бодиттой мэдээлэл хүргээч хотлоо ярьж байгаа. За багийн эзэн хүртэл бас өөрөө манай сэтгэл үлдээсэн байсан тийм. Хотлоо мэдээлээ эргээд тоглолтондоо эргэж ирнэ. Ар гэрийн асуудалтай боцгож байгаа гэдэг. Яг үндэ Цепилис дасгалжуулагч бол угаасаа өөрөө өөрөөхд ажиллаа өгнө гэд шийдвэр гаргаад өөрийн зүгээс шийдвэр гаргаад тэгээд ер нь ажиллаа өгöd. Тэгээд плей-оффын 2 дугаар шатнаас ингээд өөр дасгалжуулагчаар өдөртүүлэлт явлаа да. Мөнх чинь те эхний өдрөнд ар гэрийн шалгалтаа гэсэн маргааш нь би бууж өглөө ялагдлаа. Бас нэгцсэн шүү дээ. Энийг олон талаас нь зүгээр олон талын их сурвалжаас авсан мэдээллүүдийг оруулаа те. За эхлээд бол ер нь бол Цепилис дасгалжуулагч өөрийн өсөлтөөр ажиллаа өгч байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Тэрийг бол манайх Савьсгүйлийн мэдээлсэн. За энэний дараа бол Савьсгүй бас хэллээ. Мөнхчин баг SGFs багийн эзэн мөнхчин. За ар гэрийн шалтгаан гэж тайлбарласан бол дараа нь бол шал өөр шалтгаанууд хэлсэн. Сүүлд нь бүр пост оруулсан байсан. Хүмүүс баг уншсан баг тий. Нэг ийм одоо нөгөө багийн хатгаас гэх юм уу? Хатгатай. За баг ингээ явуулчлаа. Хоолнд орсон. Энэ талаар тэр чи өөр. Энэ талаар дараа нь мэдээлнэ. Ер нь тэр постын агуулгаар нь ингэж харах юм бол албаар шахуу тэр хүнийг явуулуулж хагаад бодон сойчих гээд гэдэг ийм нэг өнцөг мессежийг мөрсөн хүмүүст одоо хүргэсэн тий. Цаг нь болоход баг дэлгэнэгдсэн шүү дээ. Тий. Тамирчтаас нь одоо ингээд ус нэг сагсан мөнгөний хөрөл дунд сонслоо. Өчигдөр уржигдөр лигүүд дээр явж байгаа сонслоо. Тамирчт нь хүртэл бас тиймэрхүү өнцөг ярьж байна. Ганц нэг тамирчнаас сонслоо. Би болохоор юу гэж боддог вэ гэхээр энэ нэг удаагийн асуудал биш. Магадгүй нэг удаагийн асуудал байсан бол энийг бас магадгүй гэж үлээж авч болох юм. Энэ 3 жил тавтагч байгаа асуудал. Өдрийн мэдж байгаа эхний жил металтай. Лала гэд дасгалжуулагч байсан санагдаад байна. Хоёр дахь нь Бодност ирдэг. Юм блэ? Фредрик. Гурав дахь нь Цепилис. Ингээ 3 Европ хэрхэм яг плей-оффын 2 дугаар шатнаас гуруулаа явж байгаа. Тэгэхээр юуг одоо бүр тим яг багийн эзэмгчингийн мэдээлэлд байгаа шиг те хожихын тулд дасгалжуулагчд нь нөлөөлж ийн гэдэг хэрвээ үнэн бол энэ бол амар. Дасгалжуулагчд нь одоо санал тавиад явуулсан юм уу эсвэл мөнгө өгөө явуулсан юм уу нэг иймэрхүү хандлага байгаа шүү дээ. Тэгвэл за дасгалжуулагчид ийм нөлөө гаргаж ингэж мөнгө өгөөд хожил авч болт юм бол тоглогч бол бүр цаашаа болно шүү дээ. Тоглогчтой ярих одоо шүүгчтэй мэдхгүй одоо ярьдаг болох юм уу? Сүлдө бүр юм хөл толгоогоо алдсан юм болно. Тэгэхээр ерөнхийдөө бол аль альныхын талд бол байхгүй байна. За ямар ч лсэн арайч тэгж худалдагдсан зүйл байхгүй байгаасаа л гэж бодож байна. Нөгөө талдаа яагаад бүр жил болгоны хагас шгшээ дээр Эбс коуч халаад эсвэл солиод эсвэл явуулаад янз бүрийн шалтгаанаар ер нь гэрийн цуцлагдаад байгаа юм байна. Энэ бол ер нь FC-ийн тэр дотоод асуудлууд байна уу гэдэг нэг өнцөг. За лигийн хүрээнд баг болгоны одоо коуч юм уу менежер ажиллаж байсан хүмүүстэй бас манайх чинь ер нь 5 жил спортын салбарт сүүлийн жил явуулаа. За ер нь гайгүй холбоотой байдаг. Тэгээд ярилцж байхад бол ийм асуудлууд гарч ирээд байна. Одоо манай сагсан бөмбөг бол нэлээд хөгжчлөө. Багийн эзэн гэдэг хүн эзэн шиг, менежер нь менежер шиг. За үйл ажиллагаа хариуцсан буюу одоо тэр сагсан бөмбөгийн хүмүүс нь тэр юугаа хийдэг. Ростро бүрдүүлдэг байна уу, скаута хийдэг, бүтэц ростро тодорхойлдог.
коуч нь яг коучл хийдэг гэдэг ч юм уу. Ийм байхгүй болчлоо. Багийн эзэд нь ингээд дотоод үйл ажиллагаанд ордог, ингээд бүгдийг хийдэг. Ингээд ирэх хэрэгсээ болохгүй нэ гэдэг юмнууд бол маш их гарч байна. Одоо багуудын нэр дүрдэх бол шаардлага алга. Ер нь бол хүмүүс бараг бүгд тэрийг мэдж байгаа. Нэг багийн талаар бол ярихгүй. Энэ 10 багаас бараг дийлэнх нь ийм асуудалтай. Нэг багийг бол хүндэтгээд ярьчих. Энэ хасын хөлгүүд багт бол тийм асуудал одоохондоо сонсогдохгүй байгаа. Ер нь байхгүй байх гэж бодож чинь сонсогдохгүй байгаа учраас дараханд бол бас байхгүй байгаа, тарагддаг байхгүй байгаа. Бусад багуудыг өөр мэдгүй. Нөгөө энэ ер нь Монгол хүний зан шүү. Нөгөө юм болгоныг хийдэг. Бид нар нэг Европ ингээд одоо Япон, Солонгос энэ төр очихоор хүн хийх ёстой ажлал, урт ажиллал хийдэг. Яг тухайн оногцсон ажиллал хийдэг. Тухайн оногцсон ажиллал тултал нэг. Монгол хүн болохоор юм болгоныг хийх гэж оролдог, юм болгоныг хийж туршдаг хийдэг. Одоо яг магадгүй нөгөө нэг энэ нийгмийн онцлог байгалийн өгдөл нь байж болно те. Тэгвэл яг одоо энэ мэрэгжлийн продукшны олон улсын хэмжээнд гарах гэж байгаа юм том лиг юм дээр бол хүн урт ажиллаа хийгээл одоо тэр мандах шиг эзнийгээл менеж юм байна байхгүй юу? Ер нь бол тэр эзэн ростерт оролцоод дотоод үйл ажиллагаа тэр жижиг сайжиг доовж юмд оролцоод яваадах шаардлага уг нь бол байхгүй л байх гэж харж байгаа тийм. Тэгээ ер нь бол бид нар энийг ганц сакс биш бусад спортуудын одоо энэ багийн спортууд төр ч гэсэн анзаараад байгаа шүү дээ. Волейбол төр ялангуяа бас багуудад ийм асуудал байгаад байгаа сонсогддог тийм ээ. Бүр багуудаас гадна бүр холбоодод ч спортын маш олон холбоодод бас яг энэтэй ижлэхэн өсч байдлаар ингэж халаас хэлгээ бүтцээ өөрчилдөг те. Одоо өнгөрсөн дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Яг зорилго багуудын чинь зорилго юу юм бэ те. Өөр байгаад байна шүү дээ. Тэгвэл одоо NBA-чүүдийн өндөр хөгжилтэй за манайх тэрнлөө бол очих гэж бас 20-30 жил байгаа хөө тийш ер нь зах зээлээ буусан ч тэр эзэж гүйцэхгүй. Азийн орнуудын лигээ бодоод үгүй Япон, Солонгос 50 манайх ойртцсан шүү дээ. Тэр нь бол хамгийн лав нь ойртцсан шүү дээ. Тэгэх юм бол багийн эзэд энийг бизнес гэж хараад байна уу? Хобби гэж хараад байна уу? Хүүхдүүд хөгжүүлэе гэж хараад байна уу? Улс төрийн зорилгоор хараад байна уу? Карьер өсгөх гэж хараад байна уу? Нэр хүндтэй болох гэж хараад байна уу? Маш олон юм өнцгөөс харж байгаа учраас ингээ өөр байгаад байна. Одоо шууд авраг авах гал амбицлах гээд байгаа мó хөгжүүлэх гээд байгаа мó мэдгүй. Одоо янз бүрийн юм. Одоо яванда энэ нь цэвэрших байлгүй. Тэгвэлгүй. Одоо нөгөө нэг тос усаар ялгарна гэдэг шиг л. Тийм. Тэгэхгүй бол энэ ч одоо сүултээ бүр одоо хоёр эрхэм тандаад хэлчихэ. Сэлэнг бодос багийн эзэн SJPS багийн эзэн мөнгөч хоёрт. Ер нь бол хувь нэмэр чинь бол байгаа. Бид нар бол өнгөрсөн бүх дугааруудыг хараарай. Одоо нөгөө хандлт талаасаа хүмүүсийг сонирхуулж байгаа талаасаа бол та нар хизээж муулж хэлж байгаагүй. Одоо л арай дэнтлээ. Тэр үнэхээр одоо тэр чинь манай хүүхд бол Сэлэнг бодос багт явдаг. Хүүхдийн актент нь манай хоёр хүүхд явдаг. Хол ойр гэж судалж байгаа төгссөн. Одоо л тэглээгээ би Сэлэнг бодос багийг дэмждэггүй. Энд чинь шал өөр юм яваад шүү дээ. Тэр хүүхдүүдэд үзүүлж байгаа нөлөө та нар бодонсын актент маш олон хүүхд явж байгаа. Би бол тоог нь сайн мэдэхгүй. Гэхдээ маш олон. Стопууд хийдэг очиод үзэх маш олон байдаг. Тэд нар чинь бүгдээрээ энэ багийн эзнийгаа одоо бага бүгдийг хараа байж байгаа. Үлгэр дуурайл бол авч байгаа шүү дээ. Нөгөө талд SJPS багийг дэмжиж байгаа хүмүүсийг хараарай. Ихэнх нь залуу шүү. Залуу. Одоо баг Z буюу түүнээс доош үеийнх нь л байгаа. За тэрнээс дээш үеийнх нь бол цөөхөн баг. Тэгэхээр одоо арай дэнтлээ. Юм чинь нэг юм хэмжээ хязгаартай. Бид нар бас зүгээр нэвтрүүлэг эхлэхэд тоглоом шоглоомор хэлж байгаа ч гэсэн одоо болчихоо. Наадах ч хүмүүс үзэж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа. Тэр заримдаа бүр хүмүүс гүтгэж байгаа. Одоо тэр манай сая өсгөөсөн шүү дээ. Манай постн дор за хүмүүс их сурвалжаад дурж гэсэн. Бид нар энэ салбарт 5-6 жил явлаа. Бид нар өөрсдөө баг их сурвалж болох төвшөнд байх боломжтой. Дандаа худлаа ярьдаг л мэдэхгүй одоо тэр ямар мэдээл худлаа ярьсан тэрийг гаргаад тавьж байгаа. Тэр бодонсоос мөнгө аваад ийм мэдээлэл бичсэн гэдэг комент батлаарай. Одоо өөрөө айгүй их ярдсан байлээ шүү. Энэ 5 жилийн хугацаанд бид нэр спортын салбарт ажиллахдаа альч баг болон холбоотуудын гэрээд ганц нэг ажлууд л хийжсэн лайв байд юм уу тэмцээн зохиогч байд юм бусдаараа төлбөртэй мэдээ хийж байгаагүй. Хийхгүй. Цаашдаа ч хийхгүй. Хариуцлагатайгаар мэдээ. Тий, хин нэгнийг халаасанд нь орчвол бид нар хинийч талаар юу ч ярьж чадхаа болно. Тийм учраас бид нар авдаггүй.
Миний бүр 5 дансыг шалгасан шүү дээ. Тэгээ яг одоо ингээд масаар нэг хэвлэл мэдээллийн салбаруудыг ингээд асуудал утгаад байна тий. Мэдгүй одоо л би өөрөө хэвлэл мэдээллийн салбарт сүүлийн 5 жил орж ирж байгаа болохоос биш өмнө сэтгүүлч мэтгүүлчээр сурж байгаагүй. Тэгээ хаанаас мөнгө олдгийг сайн мэддэггүйсэн. Тэгсэн чинь магадгүй ингээд мөнгө аваа бичиж идэг үлтэй юм шиг байна. Гэхдээ тэр бол байх ёстой зүйл. Гэтэ манад бол мэдгүй авсан гоё баталчаараа гуйж байна. За энэ хоёр багийн дунд өрнөсөн ерөөхдөө яг шинэхэн мэдээллийн дараа багуудын 3 болон 4 дахь тоглолтод үргэлжилсэн байгаа. За 3 дахь тоглолтыг ер нь тоглолтод үзсэн үү? Ёстой нүд далгасахгүй л үзэж байна да. Бараг ингээд давтаад ухраагаад юу болчихгүй. Зарим юунд дэр шин ингээд үзэж байгаа хэрнээ амжихгүй байгаа тох. Үнэхээр алдаа байсан уу гэл. За 3 дахь тоглолтын хувьд 4 дахь тоглолтын хувьд хэдүүл ярилцъя. За 3 дахь тоглолтоос эхлээл яриа авчихдээ тийм ээ. За бүги эргэж ирсэн тоглолт. Эхний 2 тоглолт бүги Бэртлэлмаас оролцоогүй. За бүги талбай дээр гарсан. За өөрөөх нь нөө биеийн хилэмжүүлэлтээр бол ер нь бол өвдөг, зовиртой байгаа гэдгийг хүртэл. Тэгтээ тих тим байгаа хэдий ч гэсэн би сайн тоглож байгаа шүү гэдгээд эсрэг багийнх руу хандаад миний өвдөг муу байгаа гэж байгаа л сайн тоглолтыг үзүүлсэн. За тэгээ яг бид нар энэ жил өнгөрсөн жил ирсэн бүгээс арай өөр бүгийг харж байна уу тоглолтын арга барилын хувьд. Талбай дээр байгаа тэр манлайлалын хувьд тий. Тэгээд тэр дайрж байгаа довтлогон дээр илүү санаачлагтай байгаа, хамгаалтанд илүү хурдан буцаж байгаа гэдэг ч юм уу тий. Өнгөрсөн жил ингээ анзаарж байгаа жоохон алхах маягтай одоо 2 шугамнаас 2 шугамны хооронд алхах маягтай довтлогын санаачлаг гэхээс илүү тэгээ жоохон дамжуулах гадаг байсан бол энэ жил илүү бас довтлогон дээр илүү санаачлагтай байна. За зарим тохиолдолд бүгийн бөмбөгийг дамжуулж одоо холбогчийн үрийг бас давхар гүйцэтгээд ийн гэж харж байна. Тэгэхээр одоо нөгөө төвийн байрал дээр өөрөө тоглохын хажуугаар бас юу яаж байна. За самбарын байрал мэдээж боднос илүү байгаа. Баг нь боднос илүү байна. Эсрэг талд SGFs бас самбарын байралд бас сайн үзэж ийн гэж харж байна. Тэгээ тийм ч учраас бүгийн эндээс тоглолтын санаачлагыг аваад өөрөө бөмбөгийг дамжуулах юм үйлдэлүүдийг хийгээд ийн гэж харсан. Бодос яг самбартай илүү байгаа гэж хэлэхэд Одоо яг 3 дахь тоглолтод ийг л яриад тах шиг байна. Тийм би 3 дахь тоглолтоос эхэлж ярихад гэж ярьлаа шүү дээ. Энэ яг би бүр өнөөдөр хөдөлгөөний үзэж байна. Бүр яг наадах чинь ингээд тоо харж байгаад яхаар бүр харамсмаар байгаа байхгүй юу? Одоо бүр арай ч энэ төвшөнд байна гэхэд хэцүү. Монголын хэдэн самбарын хүн байгаа вэ? Яасан бэ? Яагаад ч вэ? 3 дахь тоглолтыг ярихад бол боднос онцлох тоглогч нь ерөөсөө JX Scrap юм байна. Ер нь онцлог тоглож гэлт ер нь энэ цуурлын хамгийн чухал хүн гэх юм уу те. Боднос талаас хамгийн чухал хүн ер нь JX Scrap юм байна. За Scrap-ийн тоглолтууд орсон тохиолдолд Scrap-ийн оноо автод болж байгаа тохиолдолд дагаад Монгол тоглогчд нь маш том орон зай үүсэж байна. Тэр орон зайг ч гэсэн 3 дахь тоглолтын дээр одоо юуны бодносын тоглогчд ерөөсөө алдсангүй Батбаяр Ананд те тулга гэх мэт тоглогчд үнэхээр алдсангүй. За мөн дээрээс энэ тоглолтын дээр хин Касенс минут хязгаарлалтаа тоглож байгаа. Ер нь 4 дахь тоглолтын дээр ч гэсэн хязгаарлалтаа тоглох шиг болсон. Эпсийн товтлогоонууд ерөөсөө энэ 3 дахь тоглолтын дээр эсрэгээр болж өгөөгүй. За Эпси яг үндсэн хийдэг 3 товтлогоонууд. За дээрэс нь юу одоо шидэлтүүд үлзий оршихыг төгсгөлийн үед одоо гаргаагүй гэдэг ч юм уу те. Төгсгөлийн мөчд гаргаагүй ч юм уу клач мөчүүдээ оноо одоо хүн үнэхээр олдоогүй гэдэг ч юм уу. Ингээд энэ асуудлуудаас болоод ер нь бол эхний 2 үеийг ойрхон үдсэн шүү дээ. Энэ асуудлаас 3 4 дугаар үед тэр ер нь Эпс маш хүндэтлсэн. Тэрнийхээ хариултыг 3 4 дугаар үед дээр одоо ахлах тасгалжуулагчаар биднээс ихлэ ажилласан те. За хариултыг нь олж чадахгүй байсаар гоод би дуусч уу гэж анзаарсан. Тэгээд тоглолт тэр хэмнэл тэр чигтээ бодносын хэмнэл рүү хэлбэцсэн. Тэр хэмнэлж бодсон өөртөө алдаагүй явсаар байгаа энэ 3 дахь тоглолтыг авч чадсан. Энэ хожил бол маш чухал хожил байсан. Яг л цуврал 1-1 тэнцсэн байсан. 3 дахь тоглолтод хожил байгуулсан баг ерөн сэтгэл зүй болон бас өөртөө мэдрэтэл дээр маш том давуу талыг авчирсан. Энэ давуу талыг бодос авч чадсан гэж бодож байна. За төгөл төр тэр тоглолт нь бас сайн тоглолтыг үзүүлсэн тийм ээ. Сид базрын төгөл төр сайн тоглолтыг үзүүлсэн. За яг нь сошиал дээр бас нэг явж байгаа. Жохон бохир тоглолттой байна. Одоо тэр бөмбөгөө контактууд дээр нэлээд одоо жоохон төглөх албаар ингэх үйлдэлүүд гараад байна гэдэг. Ер нь бол тоглолтын эргэлтийн цаг тэр сид базар сэлгээгээр орж ирээд тоглолтын одоо онооны тэргүүлийг боднос аваа. Тэгээ ер нь тэр хэмнэл ирчээр явсаар байгаа дуусах шиг санагдсан. FIBA-гийн дөрөвтэй сагсан бөмбөгт 1-1 тэнцэт нэгээр тэнцсэн одоо цуврал тэнцсэн үед 3 дахь тоглолтод хоцсон баг нь за 3 тохиолдол бүр 2 дээр нь 67% дээр нь хэвдэг юм байна л да. Цувралтай хожилтой гэх тээ. Тэгэхээр бодност магадгүй энэ статистикийг зүгээр дагаад хараад үзэх юм бол боломж тэдний гарт байна. Гэхдээ
4 дахь тоглолтын хэвч гисэн ер нь бол энэ цуврал тим амархан дуусахгүй дасгалжуулагчийн асуудал юу гэдэг тэ эзэдүүдийн асуудал байсан ч гэсэн талбай дээрх тоглогч нар хизээч эрт дуусахгүй гэдэг бас харуулсан тоглолт болсон л доо. Тэг нөгөө нэг өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Нэг баг нь хэмнэлээ алдахад л нөгөө баг нь яг тэрийг нь уулзахгүйгээр тоглооноо амжилттай болгоод одоо тийм хувь тоглогчийн ур чадвар, багийн ур чадвар гэдгээрээ ерөнхийдөө яг тэрнийг хэмнэл алдах моментийг л эсрэг баг нь алдахгүй байгаа. Ер нь бол ингээд яг тийм тоглолтууд харагдчихжээ. За 4 дахь тоглолт руу орох уу те. За 3 дахь тоглолтын дараа бол бодносынхаа өөртөө мэдээлэл өгчээсэн те. За бид нар бол ингээд хамгаалтан дээрээ суйрлаа. За тоглоом дээр бол илүү ингээд J-Scrap-ийн тоглоомнуудыг бид нар нөхөх, тэрнийг одоо ачааллыг нь багасгах зорилготой гэсэн бол 4 тоглолтын дээр шал өөр дур зураг ажиглагдчих гарч ирсэн. За бодносын талаас ярихад бол энэ тоглолтын дээр яг үндэ за одоо тоодохгүй мандах статистик хэлж өгөх те. Монгол тоглогчид үнэхээр хангалттай тоглосон. Бүр тэр статистик үзүүлэлтийг харсан ч тэр тоглолтыг үйл явдлыг харсан ч одоо бид нар момент болгоныг одоо ярих бас хэцүү те. Агуулгаараа тэр чигтээ Монгол тоглогчид үнэхээр муу тоглосон. За Cousins-ийн минут хязгаарлалтай байсан ч гэсэн Cousins яг хийх юм яасан. Одоо ингээд эн чинь нэг Cousins J-Scrap хоёрын тоглолт нь Орос үед хождог баг болоод ороог үед хожигддаг баг юм шиг харагддаг. Тим хэмжээний тоглолтыг үзүүлсэн. За нөгөөд талд харин бидний өмнөх дугаар дээр ярьжсэн. Эпсийн 2 импорт тоглогч Карник болон Харрисон хоёр үнэхээр гайхалтай тоглосон. Яг өөртөө талбай дээр хийх ёстой зүйлүүдийг хийсэн. Самбра, Карникийн самрын хашлтууд, дүлгөнд тусалж байгаа тэр тусламжууд, дүлгөнд нөгөж байгаа нөхөлтүүд те. Scrap Cousins хоёрыг орж иж байгаа үед тэр нөхөж хамгаалж байгаа хамгаалтууд бол үнэхээр Карник хувьд болсон. Харрисын хувьд бол довтлоо тал дээр илүү ачааллыг авсан. Хамгаалтанд урч өмнө хамгаалтанд илүү ачааллыг авсан. Одоо нэг тэр тоглолтын дээр үнэхээр л нэг шат бүх тамирчид аhiхгүй бол цуврал дуусах тал руугаа 3-1 байдал руу орохыг гэдгийг бүгд мэдж байгаа учраас тэрийг маш их ухамсарлж FC-ийн бүх тоглогчид гарч ирсэн гэж байна. За энэ дээр би бас Монгол тоглогчдоос өлжөө орших болон мөнх 2-2-ыг магтмаар. За мөнх 2 бол энэ тоглолтын X factor-аас илүү баг энэ тоглолтын суперстар нь байлаа. FC. Тэр хамгаалтнаас гарч ирж байгаа шийдэлтүүд, тэр бөмбөг дастууд, тэр хаалтууд, тий хамгаалтууд мөнх 2 бол энэ тоглолтын дээр би баг өөгөө тоглосон гэж хэлэхэд буруудахгүй. Хамгийн ихний одоо цувралын хамгийн ихний тоглолтын дээр мөнх 2 бас яг хамгаалтан дээр байсан. Урч өмнө хамгаалтанд бүр тусалж гарч ирж байсан. Гана саруул мөнх эрдэнэ. Эсвэл бол үлцээ саруул мөнх эрдэнэ гэдэг ийм тоглогчд ингээд яг хавралын урч өмнө хамгаалтанд тусалж гарч ирж байсан. Яг энэ тоглолтыг 4 дахь тоглолтын дээр яг тэр хамгаалтыг авчирч чадлаа гэж харсан. 3 дахь тоглолтын дээр мөнх эрдэнэийг барагтай гаргаагүй тийм ээ. Мөнх 2-ыг одоо барагтай талбай дээр гаргаагүй тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг одоо өмнөх 3 дахь тоглолтын дээр Эпс дээр X factor олдоогүй. Одоо яг онцлог тоглогч гарч ирээгүй бол 4 дахь дээр одоо тэр тоглогч нь мөнх 2 байлаа тийм ээ. Би харин хэлээд байгаа бүх Эпсийн тоглогч нэг шат дахиж орж ирсэн байхгүй яг бүгд үнэхээр талбайд. За энэ тоглолтод бас нэрийн дурдахгүй болохгүй бол мөнх төвшин туршлагатай тоглогч талбай дээр олон минутыг өнгөрүүлсэн. За тэр үн ч гэсэн үр ашигтай байж чадсан. Багийнхан дээр тэтгэлэг өгсөн тий хамгаалтанд ч тэр тоглоонд ч тэр хувилбарууд дээр ч тэр маш одоо тоглолтын одоо эргэлтийн цэг болохоор тийм өчөд одоо дамжуулалтууд юунуудыг бол маш их гаргаж харагдсан. За тэг өлзөө орших бол өөрийнхөө яг үнцгийг өстө багийн ахлагчийн үүргээ бол хангалттай гүйцэтгэсэн гэж харж байна. За энэ тоглолтын дээр мандахаас асуух асуулт байна. Бодносын одоо Монгол тоглогчд тий одоо нэрийн дурдад яг одоо бүх хэлж тий ихэнх Монгол тоглогчд талбай дээр бүгд хасах. Бүр 5-аас дээш үзүүлэлттэй байгаа. Яагаад энэ Монгол тоглогчид ингэж сул орж ирв? Өмнө болж исэн тоглолтуудыг яагаад авчирч чадсан? Энэ хинтээ холбоотой гэж бодож байна та. За 3-4 дахь тоглолтын тухай ярьж байна тийм. Самбрын байрлал би яагаад бодонст түрүүнд хэлсэн бэ гэхээр Монголын топ байж болох үед самбрын тоглогч нар зөндөө. Бусад багт байхгүй. Гэтэл сүүлийн 3-4 дахь тоглолтын дээр Эпс самбартаа илүү байна. Бодонст дотоо. За 3 дахь 4 дахь тоглолтын дээр нэг гоё сонирхолтой статистик харагдсан нь хожигдсон тоглолтын дээр Эпсийнхэн 2 хүн л 18 их оноо авсан. Бодонсоос 4 хүн авсан. Хоцсон тоглолт. 4 дахь тоглолтын дээр Эпс хоцсон. Эпсээс 4 хүн 18 их оноо авсан бол Бодонсоос 2 хүн авсан. Ерөнхийдөө тусламж ирэхгүй бол хожигдоод байгаа. Тусламж одоо тэр Монгол тоглогч нар нь тэр X factor-ууд нь тэр Royal тоглогч нарын тусламжууд нь хэрэгтэй. Бодонсынхан Сэгсгөгийн асуулт
асуултанд хариулахад бодносынхон 2-1 байсан. Уг нь бол энэ маш чухал тоглолт. Энийг авчих юм бол 3-1 болоод ер нь тэргүүллийг авчих байсан. Тэгвэл Монгол тоглогч нарын тэр одоо тусламж бүр байхгүй болчихлоо. Тулга ямар хэмжээнд тоглож илээ. Ер нь плей-оффын тулгыг бид нар маш их магтсан, маш их ярьсан. Энэ хүн чи ядарчлаа. 37, 38, 39 минут тоглоод байнч байхгүй болох. Сэлгээний холбогч байхгүй. Та нар нэг тоглолтын гарааг нь анзаарсан бол Scrap, Батбаяр, Ананд үнцэн холбогчгүй тоглосон шүү дээ. Сэлгээнээс тулгыг гаргаж ирсэн. Холбогчгүйгээр. Тэгээ бүр туслах хүн одоо сааны гимтсэн байгаа учраас бүр галдаагч гаргаж утсан шүү дээ. Энэ жил нэгцэн. Одоо бүр хурцаагч ашиглаж утсан тий. Одоо хэрвээ бодонсынхын хожиг гэж бодож байгаа бол энэ цувралд хожих бодолбол байгаа тийм. Бусад энэ тоглогч нар тоглолтод орох хэрэгтэй. Ялангуяа 3-3-ын хүмүүс маань орох хэрэгтэй байна. Нүднгийн Батбаяр хайцсан бэ. Батбаяр орж ирмээр байна. Ананд орж ирмээр байна. Тэгвэл бол энэ Scrap бас ядарлаа. Тоглолт болгон дээр 37, 38 их аваад нэг тэгээд дандаа FC-ийн хамгийн сайн хамгаалагч нартай тулж байгаа. Заримдаа Жордан Аристтай тулж байгаах, Тулуутай тулж байгаах, Саруултай тулж байгаах. Ер нь бүх л сайн гэсэн хүмүүсээ л Scrap дээр тавьж байгаа. Тэгээд талбай дээр Сэлэнг бодсоч ерөөсөй байгаа нь 2 импорттой. SGFS чинь 3 импорт байгаа. Талбай дээр 2 импортын өнгөрүүлэх хамгийн урт минут бол 60 минут. Байж болох хамгийн их минут. Эндээс Scrap 37-оос 38. Cousins 20-22. Иймэрхүү байдалтай тоглож байгаа. Сүүлийн 2 тоглолтын тэр. Тэгээд одоо Scrap-ыг яаж хамгаалах учраа ер нь бол болоод байна. Энэ хүн бол Монголд иржсэн магадгүй урд шугамын хамгийн сайн импортуудад яригдах байх цааш та. Ер нь бол гүйцэтгэл өндөртэй, ер нь олон талт гэдгээр яригдах. Монгол тоглогч нар хоошоо суусан гэж бол харахгүй байна. Үнэхээр болохгүй байна. Тэр дунд нэг амар том альпа байна. Одоо Cousins. Бид байхтай ч хүртэл ямар хүн байлаа нэг юм марчтай юм. Тэгээд нэг үнэхээр өстө бүхнийг хийж байгаа ганц. Бусд нь мэдгүй айцсан бүү мэд болчихлоо. Яг нэг анзаарчихсан яг тэр юм нэг бөмбөгний төлөө тэмцэл хаасл гейм юм одоо цаасан дээр буудгүй үзүүлэлт гэж байгаа шүү дээ. Яг тэрэн дээр л одоо яг дутуу байгаад байна уу гэж би бодносыг хараад байгаа. Эсрэг тал би зүгээр энэ цувралд магтмаар байгаа нэг тоглогч бол Карник. За импортууд дундаас. За ялангуяа энэ бодностой хийж байгаа цувралууд дээр эхний тоглолтууд дээр чигсэндээ ерөнхийдөө ингээд хамгаалалт дээр ер нь нэлээд сайн дэж явжсэн. За сүүлийн 2 тоглолт дээр хамгаалах учраа болоод ихсэн дээ. Бодон Scrap яаж зогсох учраа болоод ихсэн. За чөлөө шидэлтийн хувьс бас маш өндөр байгаа. За тэгээ бөмбөгний төлөө тэмцэл маш сайн байгаа гэж хараад байгаа. Би Карники тоглолтууд ингээд таалагдаад эхэлсэн гэх юм уу? Зурлыг амар баяр. Тийм. Энэ тоглолтын дээр бас нэг онцлог зүйл гэвэл яг мандахын хэлж байгаатай би санал нийлж байна. FC-ийн хурдан товтлогоог зогсоох учраа олохгүй байсаар байгаа тус. Энэ бол цэвэр ядралтай холбоотой дээрээс нь за дундад насыг бодоод үзтээ. Бодносын дундад нас бодоход FC-ийн дундад насыг бодоход бол FC илүү залуу байгаа. Энэ хурдан тоглож зогсооход за яг талбай дээр дэлгэрний болон те Монх, Кадра гэх мэт ингээд тоглож Батбаяр, Ан гэх мэт тоглож гараад тэр энэ хурдан тоглоход зогсоох учраа өнөхөр олог. Хурдан тоглохоор баг 16-аар дүн фейс брейк point шүү дээ. Илүү байсан. Энэ одоо FC-ийн гол давуу тал ч баг энэ онооны зүрүүгээр ч хожигдсан байх магадaltaй. Гэхдээ FC заяа энэ 4 дахь тоглолтоо дахиж давтахад хэцүү. Шалтгаан нь хэлэхэд нийт 59 удаагийн давталгааны орлогын 33-аас шийдсэн. Тэрнийхээ 15-ыг хийсэн. Дахиж 50%-тай давтлах магадлал бага. Улирал дунджаар 93 оны шийдлийг амжилттай болчихсон шүү дээ. 9.6 ч л тий. Тэгэхээр энэ тоглолтын дээр бол дунджаас өндөр шийдсэн байна. 50%-тай шийдсэн байгаа байхгүй багаараа. Баг бүгд ишгүй одоо Жордан Арис 4 үлцэн орчих 4 гэл Үгүй 4 гэл явчихж байгаа байхгүй. Маш их сайн оновчтой шийдсэн. Ер нь бол нөгөө давталгааны баланс гэж ярьдаг тий. 2 point 2 оноо 3 онооны сонголтын оролдлогын тоо. Нөгөө 3 шийдэлтийг их шийддэг баг. Тэр нь орвол хажинд орохгүй бол хажигдана. Дундын давталгаа сайтай ч юм уу самбар доороос давталдаг тэрийг хийдэг баг бол баланстай баг хүлгүүдийг харж байгаа өстэй тийм. Олон шидэхгүй
Тэгтээ хийдэг. Мгм. Доороос будагтай талбайгаа сул оноонуудаа сул гаргаж авдаг. За энийг баталсан ч гэсэн одоо стат нь 4 дахь тоглолтын дээр байж байгаа байхгүй. Будагтай талбайгаас оноо авж байгаа хувь нь F суул нь бол 60-аас дээш хувьтай. Тоглосон эхний шатн дээр бүр 70 орчим хувьтай. Хөнгүү юм шиг л тоглож байсан. За хожсон эхний тоглолтын дээр эхний 1-1 болдог дээр тэн дээр хүртэл ер нь бол 60-аас дээш хувьтай. Товтлжсэн бол энэ тоглолтын дээр бол 50%. Эсэргээрээ Сэлэнг бодонсон 64%. Сэлэнг бодонсын 3 онооны шийдэлт бас их. Орлого. Боддоо 59 тоглооныхоо 37-ыг нь 3-аас хийсэн. 30 дэсэн шүү дээ. Тэгэд энэ ч эсэргээрээ байх хэрэгтэй санагдаад байна шүү дээ. 8 хийсэн билүү те баг. Тий 37 шийдэж байна. Тэгэхээр EFC-ийн будагтай талбай руу ороход хэцүү байна. EFC-ийн будагтай талбайгаа сайн манж байна. Аль багийн хувьд бол 3 онооны шийдэлтийн сонголт нь бол сар их болж байна. Надад эсэргээрээ бодносоос самбар доорлоо дайрах хүн байхгүй гэж л хараад байна. За энэхүү хоёр багийн цувралыг үзэж байгаа за сагсан хүмүүс сонирхчдын дийлэнх за тодорхой хэмжээний хувьд нь дотор нь төрсөн нэг асуулт байлээ л дээ. Шүүгчд Казанстай арай нэг өөр харьцаад байна. Монгол тоглогч нартай арай нэг өөр харьцаад байна. Ерөөд ийм одоо Ялгаж стандарт харьцаад байна. харагдаад байна. Энэ зөв юм уу гүү юм уу? Монгол тоглогч нар шүүгчтэй ярихад л техник авдаг. Казансыг ямар ч авир үзүүлсэн тэд ингээл хараа зогсож ийн гэдэг нэг тийм юм яваад байна л та. Тэр талаар. За заримдаа ч бас Тэгж харагдаж байгаа. ажиглагдж байгаа. Аа. Сүүлийн тоглолтын дээр Дөлгөн бол огт хүрээгүй л байгаа. Тэгээ нөхөр өөрөө дээш явж байгаа бүдрээд унж байгаа. Тэ? Ер нь хид удаа харагдаад байгаа. Аа. Гэтэ яг одоо ямар ч тэмцээн дээр шүүгчтэй холбоотой асуудал байдаггүй биш байдаг. Энийг одоо нөгөө дүрм журмаараа зохицуулж үнэхээр нөлөөнд авсан эсхийг батлахгүй л бол бид нар тэрийг мянган яриад шүүмжлээд энэ бол нэг тийм батлагдахгүй л нөлөөнд ороогүй ямар ч асуудалгүйгээл дуусна л та. Тэгэхээр одоо яг нүдэн дээр FC-ийн талд ч үлээсэн ч юм байгаа. Бодонсын талд ч үлээсэн юм байгаа. Гэтэ аль алин дээр бид нар ингээд шүүгч гэж яриад тахт хэцүү л байна. Яг тэгтээ одоо сая сүүлийн 2 тоглолт дээр үлдсэн жишээ нь тоглолтын төгсгөл дээр хоёулын дээр нь байгаагүй тий. Техник алдааны асуудлаас бол ялангуяа тэр 3 Дөлгөн бас тав тоолтол. тий. Техник алдааны асуудлаас болоод нэг спортын бус алдаа, нэг техник алдаагаар 3 тоглолтын дээр үлдсэн тоглолтыг чөлөөлж исэн 4-р үе дээр байгаагүй тий. За сая бас 4-р тоглолтын дээр үлдсэн техник алдаа авч исэн. Иймэрхүү юмнууд байгаад байгаа. Жүжиглсэн гэдэг. Тий. Тэр юун дээр бол нөгөө нэг төгөл төр байсан. Сэдэ царийн төгөл төртэй мөргөлтөд унахтаа унсан дэндихтэй жоохон жүжиглэлд орцсон л харагдсан л та яалч. Гэтэ тухайн шүүгчдийг бид нар одоо энд мандахтай хэлж байгаагаар бид нар энэ шүүмжлэгч юм уу тэгсэн байна, ингэсэн байна гэж бид нар бол нотолж эцсийн төгөлдөө гаргаж чадахгүй л те. Гаргаад тиймэрхүү юм та нарт ажиглагдсан уу? Тэг ажиглагдсан. Юу н ажиглагдж байгаа тиймэрхүү. Касас дээр бол яг ажиглагдсан. Тэр бол яг зүгээр дотоод мэдрэмжээр бол нэг за энэ хүнээс үг сонсоод байгаа юм байна. Шүүгчтэй ярилцж байгаа нь хүртэл ингээд шүүгчтэй ярихаар шүүгчнэр хүндлээд байгаа тал харагдаад байгаа. Гэтэ Касас одоо ингээд яг ер нь яг нөгөө биеийн хилэмж өөрийгөө тэр илэрхийлж байгаа одоо тэр алдаан дээр очиад яж байгаа нь өөрөө нөгөө нүрийн мимикийн хүртэл яг тийм шинэ хурц төрхтэй учраас зарим үед яг зүгээр ингээд алдаа авчаад ингэж байгаа гаргаж байгаа үйлдэл нь яг тэгж харагдаад байгаа тийм ээ. Жохон хурц илэрхийлээд байгаа юм шиг харагдаад байгаа. Яг зарим үед та ингээд сая эхний 2 тоглолтын дээр Казанс байгаагүй. Гэхдээ сэлгийнхаа сандал дээр суугаад тэр шүүгч нартай яриад тоглогч нараа ингээд бүр кэрлж байгаа. Шүүгч нартай тэр ярьж байгаа хандлага нь ингээд харахаар ялчгүй мэрэгжлийн дамжны хандлага тэндээс бүр ажиглагдаад байгаа байхгүй. Супер техникийн алдаач нөхөр байсныг л мартаж болохгүй шүү дээ. Энэ бид бол техник алдаад унтчилдаг байсан шүү дээ. Касас одоо Gold State-ийн Dreamed Gear гэж байна. Тэгэл супер вариант. Яг нөгөө талаас нь бодоод үзэхээр энэ айлч лигт байдаг юм л да. Тий. Өөрийгөө нолцсон тоглогчдыг ер нь шүүгчд ер нь гайгүй байдаг. Өөрийгөө нолцсон тол за жишээлбэл хамгийн том жишээ нь одоо LeBron James, Stephen Curry ч юм уу те. За хуучнаас гэвэл Tim Duncan ч юм уу те. Ийм өөрийгөө нолцсон тоглогч нар шүүгчтэй харьцахад ер нь бол арай өөр өдөг. За олон улсын тэмцээнүүдээр авч үзэлтэй те. Дэлхийн авар маавар шалруулах тэмцээнүүдээр ингээд харахад Пауго зол очоод нэг юм хэлэх өөр. Тэнд байгаа нэг Руби очоод нэг хэлэх өөр өдөг хөхгүй яг үнэндээ. Энд чинь өөрийгөө нөгөө нотолцсон тамирчид гэдэг чинь тухайн шүүгч нар юу гэдэг маш олон удаа таарч ингэж тоглож байгаа. Учираас тухайн тэр хүний яриаг сонсох, хоорондоо ярилцах юм тэр арай өөр ханддаг болов уу гэж би боддтой. Тийм баг. Тэр нь ч ажиглагдаад.
Окей. Тэгээ хэдүүлээ дараагийн хэсэгтэр ч гэсэн шүүгч нарын талаар бас ярилцах болно. Тэгэхээр энэхүү зураг дээр өөр дахиж нэмж хэлэх зүйл байна уу? Гой болж байна. 2-2 энэ үз биднэрт л ашигтай шүү дээ ер нь л тий. Үзэгчдэд тий. Тийм үзэж байгаа хүмүүс байж дээ. Ярих Тэгээ хамттай. бид нэр Эмбагорын хоёр төлөв нь ашигтай байхгүй юм чинь. Холбоо молбол хамаагүй юм чинь. Ингээд бодохоор энэ чинь 7 тоглолт хамгийн багадаа 6 тоглолтоор шийдэгдэн гэж хэдүүлээ нэг хэлсэн тий. Ер нь тэр лөөгөө дөгчлөө. Төгчлөө гэж угаасаа одоо баг нэг нь 2 гэж 6 болно. Тий. За эцэст нь нэг юм хэлэхэд зүгээр би хоёр багийн эзэнд бас дахиад сүлд нь хандаад хэлчихье. Энэ хоорондоо хийж байгаа би хэрүүлдэ өөр бусад хүмүүсийг бити хамруулаач тийм ээ. Одоо дунд нь манайх одоо сая дэрэг мэдээлэл тавьснаас хавчуулагцсан ч явж байгаа шиг тийм. Тэгэхээр сошиал дээр яг мэдээж энэ сонирхолтой л байл да. Үнэхээр үзүүштэй өнөөдөр юу болчихоо тоглолтын дараа за юу аль нь юу гэж ярих бол гэж баг хүлээгээд байгаа юм шиг тийм. Гэхдээ тэрэндээ хин нэгнийг хамаатуулж хин нэгнийг одоо хоорондын тэр маргаанда бити бусад хүмүүсийг хамруулж хилмигдүүлж яриач. Үнэхээр яг мэдчихэж байгаа бол тэрийг батлаад илгээ гаргаад ирээч. Тэгэхээр сошиал дээр бол бидэрт харахад сонирхолтой байна. Тэгтээ байж болохгүй асуудлууд бас байгаа дээ шүү. Окей. За мантахаас асуух асуулт байна. Хаан шонхрууд багийн тоглогчдод орсон итгэл мантахт орсон байсан. Үнэн шүү дээ. Хасын хөлгүүд хаан шонхрууд хоёр багийн хоорондох тоглолт цуврал хоёр тэгийн харьцаатайгаар үргэлжилж байна. Сайхан болж байна. Эхний тоглолтыг үзчихээ. Яг сайхан байна уу танд? Эхний тоглолтыг үзчихэл энэ эхний шатаад авсан. Уу яг энэ бол дээдлигт орж ирсэн анхны жилдээ эхний шатаа плей-оффод эхний шатаад аваад өөрсдөө баталж харуулна гэдэг бол үнэхээр том амжилт баг юм. Зөв тэр аврагын баяраа жоохон хэтрүүлчүүл гэж эхний тоглолтыг харчаа тэгж бодсон. Зүгээр тийм сэтгэл төрсөн. За тэгээ хоёр дахь тоглолтыг харчаад бол хөлгүүд юм байна гэдэг бодол төрсөн дөө. Хоёр дахь дээр самбарын гол 2 хүн байсангүй. За яг нөгөө талч гэсэн Барса хөгдөөд гарлаач гэдэг юм а дасгалжуулагч нь хөгдөөд гарлаа. Энэ бол тоглолтын үед болж байгаа момент. Тоглолт эхлэхэд мэдээж хэрэг баг бол энэ тоглолтынхон одоо нөгөө рострыг тодорхойлцсон хизээ яах вэ плануудаа ерөөхдөө гаргацсан байдаг. Энэ план дээр пок байсангүй гол өсгөө байсангүй. Тэгэхээр тоглолтын эхнээс ер нь үлрэлт чинь өсгөөг хэдэн минут ашиглалаа тийм үстэй. Өсгөөгөр ямар давталхуунууд явлаа. Өсгөө өөрөө самбараас нөгөө сул тийм нөгөө устсан давталхуунууд дээр маш их оноо авдаг тийм тоглолтын самбар хоёр дахь боломж. Тэр байсангүй за пок ч юм бас гоё юмтай шүү дээ өндөр тийм зогсож яхад фейлтэй дөрөв дээр нь ч юм уу зэрэг гарч ирж явах ч юм уу эсвэл нөгөө дөрөв өндөртэй тоглолтог хувилбарууд нь хоёр нь байхгүй болчоор ингээд арай өөрсгсөн бөмбөг энэ тоглолоо. Хоёр дахь тоглолтыг бол шонхруудыг хожиж болов гэж одоо тэр нөгөө баахан техник алдаа болоод ингээд явж явах за сурал бол нэг болцсон байна да гэж мэдрэмж төрж яхад Монгол улсын гавьяа тамир чи үггүй гэлжлээ л дээ. За шууд хоёр дахь тоглолт руу орчлоо те. Юу яа. Асуулт байна л да. Миний итгэл унтарж байгаа гэдэг арай бүр унтраг байна. За асуу юулгүүд баг цуурлыг маш цэгцтэй эхлүүллээ. Ерөөдөө тоглолт эхний тоглолтод хоёр дахь тоглолтод шууд мэдэгдэл хийлээ эхний тоглолт. Тэгээд нөө хэдүүлээ өмнө нэг ярьжсэн шүү дээ. Ер нь авраг авсан баг. За аврагаасаа цаашлаад Азийн тэмцээнүүдэд тоглосон туршлага баримтлуулсан баг. Ер нь бол нэг биш хэд шат агчтай юм байна гэж харагдчихсан. Тэгвэл яг одоо BCH Knights-ыг даваад гараад ирсэн маш өндөр хайптай уур амьсгалтай байсан багийг яг нөгөө нэг ямар ч нөгөө нэг барьцаалталгүйгээр ялангуяа ихний тоглолт дээр тоглолтоо үзүүлсэн нь яг тэр туршлага аврагын туршлага болон яг тэр олон улсад тоглож байсан яг тэр туршлагын нөлөө мөн үү? Би нэг наалч бол яалтч удаамжлал мөн л дөө. Энд хасын хөлгүүдтэй ямар ч баг плей-офф таарахаас ер нь л хайш тээ. Хамгийн туршлагатай баг. Хамгийн их сайн одоо коучинг стафын багтай би бол тэгж бодох асуулт хамгийн сайн тасалжуулагчийн багтай баг гэж боддог ер нь л. Тэгээд энэ өөрөө бас энэ дээр цуурлаар маш том тал боллоо. Өмнө нь Дархан Юнайтедыг 4-0-таад хугацаа гарцсан. Найц болон шонхруудыг судлах хугацаа хангалттай гарчлаа. Тэр хугацаагаа ашиглачлаа. Зөрөөд шонхрууд 6 тоглолтод ялт байголоод ядралтай мөн дээрээс нь эсрэг багаас судлах хугацаа хангалтайсан орж чадсангүй. За тэгээд саний тэр хугацаанд дээр рострын төлөвлөгөө гэж гарч чадсангүй. За рострын төлөвлөгөө гарч амжааг байхад нь өсгөөр пок хэмтэн тоглож байхгүй гэх мэт шалтгаанууд маш ялла. Тэгэхээр би энэ 2-0 болсон энэ хоёр тоглолт хоёр эзэн асуултын тоглолтыг бол маш сайн судалгаа хийсэн тэрнийхээ үр дүн ч гэсэн авлаа. За тэгээд дээрэс нь хасын хөлгүүдэд одоо байх ёстой юм бүгд байна. Импорт нь гол импорт тоглогч нь бэртэлтэй байгаа ч гэсэн ямар тоглолт үзүүлж байгаа бид нэр
одоо бүгд амар байгааз яг ийм зөв бодлоготой менежменттэй ийм баг яг нэг систем суудсан хэний ч оронд хэнийг ч гаргасан яг тэр хүний хийдэг юм хийгээд байгаа. Яа Миллерийн бэртэл энэ цувралд нөлөөлнө гэж хэлсэн чинь пенальт хэрэгтэй юм шүү дээ амарч явахгүй дөө бэртлээс яах эдгээд гэж хэлэхээр төвшөнд болчихж байгаа юм. Тэгээ энэ баг чи ер нь бол хэдийн импорттэй бэ? Барсагийн нэг импорт байна. Яан Барсолд гэдэг. Аза Биндрия баг бүгд л нэг ийм импорт төвшний хэмжээний тоглолт. рол тэнд амар тийм импакттай тоглолт шүү. Тэгэхээр яг асуулт хариулт чинь яг энэ байгаа байхгүй. Хэдийн импорттай бэ гэж ярих хэмжээнд байна гэхэр чинь энэ олон улсын тоглолтууд бүгдээрээ энэ тоглогч нар тоглож исэн байжсэн те. Тэгэхээр үнэхээр шат дахиад төвшин хаад ороод ирсэн байна. Монголд ирж байгаа зарим импортуудын төвшний хэмжээний тоглолтыг үзүүлж чадж байна л. Тэгээ багийн энэ ростерт байгаа зохион байгуулалт нь хийх ёстой юмнууд нь үүргэн тодорхой юм байна. Энэ багийн лидер нь хин ингээ асуул Барса. Хин Робинны Азаач гэдэг юм уу? Хин Ройлуудны хин одоо нэг минут өгөөд те яачвал X Factor болчих тоглогч нар зөндөө байна. Хүлгүүд тэгээ бас нэг импорт гэдэг биш систем гэдэг импорт байна шүү дээ. Маш том юм. Давтчихгүй хүчин зүйл. Аха. Энэ удирлын плей-оффод хасын үлгүүд багаас 4 тоглогч 10-аас дээш оноо дундчилж байгаа юм билээ л дээ. Тэгээ сая эхний тоглолтын дээр 4-р эхлэхэд аль хэзээ 4 тоглогч 10-аас дээш оноо авчих гэдэг нь яг саяны таны хэлдэг нөө хийх ёстой юмаа хийгээл явж идэг. Одоо сүүлдээ нэр хасын үлгүүдэд ярих юм ч болтохгүй нэр. Угаасаа ойлгомжтой болчих. За тэгвэл арай жоохон сонирхолтой болох яриагаа. Хоёр дахь тоглолт. Тоглолтын дараа Томигийн ярьцлага олонний анхаарлыг татсан тий. Эхний тоглолт 7 онооны зөрүүтэй дууссан учраас хоёр дахь тоглолтыг магадгүй тэнцвүүлэх зорилготойгоор маш их техник олон хүлээлээ, алдаа олон хүлээлээ тоглолт удаашрлаа гэ тий. Ариун бол тасгалжуулагч талбайгаас талбай чөлөөсөн, Барса чөлөөсөн. Хоёр спортын бус 6 техник, 2 хүн хөөгцсөн 30 алдаа малдаа гэдэг амар л тоонууд байлээ л тий. Тэгээ манай Томи чинь шулуух хэлчихдээ шүү дээ. Өмнөх ярилцлага дээр болохоор тий бид нэр плей-оффын ингээ байрлаа ингээд үзэж чинь гэдээ хэлчихсэн. Одоо болохоор яг шүүгч нарыг бас ингээд хитрхи нэгдэл рүүгээс шүүлэг гэхдээ бид нар хожлоо гэдэг ярилцлага өгсөн. Энэ тал дээр та нарын бодол санал. Яг тоглолт эхэлснээс хойш ер нь та нар хасын үлгүүдийн сэлгээний тэр хэсгийг харж исэн бол ариун бол тасгалжуулагчаас ахгуулал ер нь амар тийм юутай байсан. Эмоцтой. Бүр асар өндөр эмоцтой. Тэгээд тэр эмоц нь талбай руу ч орж ирсэн Барса техник авч байгаагаас ахгуулал шүүлтийн хувьд бол хин нэг яг өмнөдөө шүүхийг хүсэхгүй нэ. Албаар тэнцвүүлэх гэж ч юм уу, албаар 7 тоглолт гарах гэж байгаа юм уу, албаар мэдгүй тэрнийг бол хэлэхэд бол хэцүү байна. Дэмж талбай дээр байгаа одоо мэрэгжлийн дасгалжуулагч тамирчдад тэр хандлага мэдрэгдэж магадгүй. Ялангуяа энэ олон жил тоглолцсон тэрийг яс мах бүх юмараа мэдэрч байгаа. Үзэгчд бол өөрийнхөө багийн буруу байсан зөв болгож хардаг. Тэгэхээр үзэгч хүмүүс бол өөрийнхөө талд шүүгч ингэчлээ гэж ярих. Томигийн хувьд тийм юм ярьсан гэхээр тэр хүнд яг тийм мэдрэмж орцсон байгаа байхгүй юу? Ер нь бол та нар өмнөх жилүүдэд ч юм уу ингээд шүүлттэй холбоотой ч юм уу, шүгэл үлээж байгаатай холбоотой ч юм уу бэлгүүний хувьд бол маш их ярьдаг, хэлдэг, шүүмжилдэг хүн. Мөнөөсөө мөн. Одоо бол бүр шулуухан хэлж байна. Тэгээ энийг ч гэсэн хүлээж аваасаа гэж бодож байна. Яагаад ингэж байгааг бид нар хизээний чөлөө дугаар дээр NBA сүүлийн 2 минутын репорт гаргаж тайлагнадаг шүүгч нартайгаа энийгээ гоё одоо Монголд хэдэн минут нь байх хэвээр яах хэвээр рапортаа гаргаад болохгүй байгаа шүүгч нартайгаа хариуцлага тооцт юм уу яа тий. Энэ асуудлыг хизээ нэг өдөр гаргаж ирэх байх. Гэхдээ нөгөө нэг өнцөг өнгөрсөн дугаар дээр би бас нэг хэлжсэн санагдаад байна. Мэргэжлийн шүүгчээр ажиллахаар Монголд амьдралын баталгаа байгаа юу гэл нөгөө асуудалч өндөгдөг байхгүй. За нэг дорж гээ шүүгчийг чи болохгүй наа гэж хөөгөө олчлаа. Оронд нь батаа ороод ирлээ. Болохгүй байна гэд. Амьдралын баталгаатай ч юм уу ингээ болоод тэр нь хангалттай мөнгө цалинтай болоод ирэх юм бол тэр хүн чинь ажиллаа алдахгүй тулд хичээх, хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, судлах тийм юм руугаа орно шүү дээ. Тэгэхээр мэдгүй одоо нөөц нь хэр байгаа шүүгчийн нөөц нь. NBA чи одоо асар их мөнгө, асар их бизнес. Одоо тэр Япон, Солонгосын шүүгч зах зээл тэгэд ер нь шүүгч хийхгүй байгаа хүмүүсийн чинь амьдрал нь биднээс тасарсан л амьдарч байгаа юм шүү дээ. Азийн том орнд. Тэгэхээр тэр хүн ажилдаа дуртай байгаа бах мэдээж нөгөө талаасаа санхүүгийн одоо доктортой байдалтай байх шүү дээ. Монголд яг шүүгчийн ганц цагс биш. Бусад шүүгч нар хөл бөмбөг, хөл бол одоо юу гэдэг өөр хөнгөний
Нэг ажил хийгээл хажуугаар шүүгчнэр хийж байгаа хүмүүс байна шүү. Тэгэхээр одоо ингэж зүгээр харж бас болохоор штэ жил ирэх тусам тоглогч нарын гэрээний одоо яг хөө дүү ингээд зарлагдж байгаа ихсэж байгаа штэ. Тоглогч нарын цалин ихсэж байна. За тэгэнгүүт шагналын сан дахиад өндөр болж байна. Тэрийгээ дагаад магадгүй багуудын стафууд зарим дасгалжуулагч нарын цалин ч гэсэн өндөр болж байгаа. Мөн адил холбооны дээд лигийн зохион байгуулагч нарын ч гэсэн цалин өсөж чинь бас энэ нэг сайжрах тал руу орох юм шүү тий. Харин наад чинь л яг зөв point болчиход байна л да. Энд чинь хөгжих хугацаа хэрэгтэй шүү дээ. Шууд л энэ чинь одоо манай Монгол туршлагатай эдэн жигж байгаа маш цөөхөн байхгүй. Цөөхөн. Тэгээд ямар сандал зүйл эдэн жил дандаа л гадаадаас шаллаа авлаа шүү дээ. За тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаар энэ хүмүүс чинь хөгжих хугацаа орно. Шууд л юу гарч ирлээ. Шүүгчийн одоо тэр сургалтанд суух тэр цаг зав юу хэд байдیں۔ Тэ цалин мөнгөн тэрэнд нь хүрдэм үү? Тэр гадаад руу очиод суралцах тэр юу яад юм уу? Тэр сертификатууд нь яаж хэдэн сар сууц сургалтанд нь авдیں۔ Тэ яг тийм турштай шүүгч манай Монголд орж ирээд хэдэн удаа хичээл хэдэн ямар ирж хичээл заагаад тэр нь ямар хугацаатай байсан гэх юм бэл. Хөгжил нь өөрөө жоохон яг лигийн энэ үндсэн одоо организашн гэх юм уу те энэс жоохон хоторчлоо. Хойно явсан тий. Ингэж л би харж байна. Түүнээс хин нэгэнд хүнд буруу хэцүү шүү дээ энэ чинь. Тэгэхгүй яг зүгээр юугаар сонсогдож байхад бол ингээд шүүгчнэр халагддаг тий хариуцлага тоодог буруу шүүсэн алдаатай шүүсэн юм дээр ингээд лигээс хөөгддөг юм тийм байдаг гэдэг ер нь бол цацгаас нь сонссон. Одоо лигээс усуусан тий буруу шүүснээс болоод яг нэг тоглогч шүүгч ингээд усуусан тийм асуудал энэ төр байдаг гэдэг би тийм юг бол сая шүүгчнээс Улаанбаатар кап өрөөнд ажиллаж байхдаа сонссон. Нэрээ унаа Улаанбаатар. Чи өөдөрөө надгаас өгдөх. Тэгэхээр зүгээр яг хариуцлага тоосдог тийм систем байдаг. Гэхдээ нөө нэг ил зарлдаггүй шүү дээ тэр чинь. Тэр шүүгчд одоо ийм хариуцлага тоослоо гэдгийг ил зарлдаггүй. Угаасаа тэр чинь цаана өөртөө одоо хариуцлага тооцоод шийдвэрээ гаргаад тэрийг нийтэд зарлдаггүй. Угаасаа дүрмтэй юм байлээ. Олон улсын дүрмэнд юм байлээ шүү бүр. Тийм шүү дээ. Монгол ч гэсэн тэгэл энэ чинь нэг юм байгуулга юу байхгүй юу та. Тэгвэл харин тийм. Ажлаа саллаа гэж заавч гэдэг зарлах тэдэн дүрний торгуул орлого зарлах. Ялангуяа шүүгчийг бол бүр зарлдаггүй юм байлээ шүү гэж. Яг энэ мэрэгжлийн шүүгчнэрийн яг юуг бол зарлдаггүй юм байлээ шүү. Тэгээ юу гэж. Олон улсад бол шүүгчдэр арга хэмжээ авдаг. Ил тод зарладаг. Одоо зүгээр өсгөөгийн яриатай бас санал нэг байна. Бусд нь хөгжчлөө, мэрэгжлийн тоглогч нар чинь ажил хийхэ болчлоо, бүх хангамжтай болчлоо. Дасгалжуулагч нар ч гэсэн тэрийг дагаад үн цэнтэй үнэлэмжтэй болж эхэлж байна. Дотоодын нөөц болцоогоор дасгалжуулагч болох хүсэлтэй хүмүүс ч гэсэн үнэлэгдэж эхэлж байна. Шүүгч хэр үнэлэгдэж байгаа вэ гэдэг дээр амар том асуултын тэмдэг байна. Шүүгчээрээ ажиллаад амьдралаа аваа явж байгаа бол тэр хүн хичээх хөдөлмөрлөх цаашаа өөр хүмүүс шүүгч болно ёстой ингээд олон сайхан залуучууд шүүгч болж байгаа. Бүр олон монголч маш олон тэмцээнтэй болчлоо штэ. Тэгэхээр хамгийн одоо юу гэдэг жишээтэй би шүүгчээрээ энэ зэрэг дээдлигийн шүүгч болоход миний амьдралын баталгаа инэ гэдэг жишээ байна уу? Зүгээр товчхондоо энэ юм шүү дээ тий. Зөвхөн дээдлигээ шүгөөд явж явах хэмжээний цалин авъя. Өөр лигүүдийг шүүх хэрэггүй. Тийм үстэй. Энэ чинь дан ганц цалин биш байхгүй юу? Үгүй харин тэгжиж бусд хангамж нь тэгжиж зөвхөн дээдлигдээ би цагаа зарцуулна, бүх юмаа зарцуулах байхгүй. Одоо уг нь тийм гэж сонссон. Гэхдээ манай дээдлийн тоглолтын тоо цөөхөн байгаа. Тэгэхээр тэндээс одоо магадгүй сараараа цалингаа авд юм уу, нэг тоглолтоор авд юм уу сайн мэдэхгүй байна. Гэхдээ сонссноор бодоход бол тоглолтоороо ч юм уу гараа ч юм явдаг. Гэхдээ тэр нь нэг тийм амар одоо гаднаас ирж байгаа шүүгч мөхтэй харьцуулшгүй. Тийм л баг л та. Яг хөө тэгэхээр зүгээр миний хэлэх гээд байгаа хамгийн гол санаа бол одоо би мэрэгжлийн тоглогчоор тэрэн шиг лаг болчвол би жилд 200 300 саяын гэрээ аавна хэвээр тэгээд нэг байр машин амьдрал гэж хүүхдүүд ярьдаг болчлоо. Тэгвэл гоё шүүгч хийгээ те хэвээр талбай дээр гоё шүүгчээ хэвээр үнэн шударгаар хийгээд дэнслээд өөрийгөө хөгжүүлээд амьдралын баталгаагаа тэр ах шиг авнаа гэдэг одоо зүйрлэл байна уу? Магадгүй өсгөөгийн хэлсэнтэй санал нэг байна. Цаг хугацаа хэрэгтэй. Одоо бид нар энэ өсөж байгаа хідэн шүүгчнэрийн мах марагийн энэ сошиалаар идээ дуусглаа ой. Одоо сүлдээ энэ талбай дээр гарахдаа би буруу шүүжгүй, ингэчгүй, тэгчгүй, намааг ингэчгүй гэдэг хүн л юм чи сэтгэл зүйд нь юм бодож л байгаа илгүй дээ. Та нар ингээд нэг шүүгч байсан гэж үдээ. Тэрээ нэ жаагстай юм тийм чи өстэй юм тийм. Тэгвэл дараагийн тэр хүнийг сольчи. Миний хэлэх гээд байгаа. Тэр хүнээ сольчи. Тэр болдоон солио батааг нь аваад ирг. Батаанд байгаа мó л гэж ядгээд штэ. Батаанд байгаа. Батаанд харин болдоошгоо туршлагатай болох гэж дахиад 2 3 4 5 жилийг энэ яг
балбаан дунд ч юм Тийм уу. манай мандах ялч залуу сэтгэлгээ тийм зэнжиг ихний сэтгэлгээ тийм. Яг л математик шиг юм байгаа. Окей. За би нэг талд энэний эсрэг аргументыг хэлье заа юу. Яагаад хөгжихгүй байгаа юм шүүгчнэр? Яагаад олон улсын дүрмээ одоо хүртэл зарим нь мэдэхгүй байгаа юм? Яагаад тэр олон улсын FIFA-гийн дүрм гээд бүр байж байгаа зарим нь тим юм байдаг үгүйч мэдэхгүй тим шүүгчнэр бас байгаад шүү дээ. Зарим нь Дээдлийг тэр яг тийм шүүгчнэр байхгүй бах шүү. зүгээр ер нь тим хүмүүс байна. Тим хүмүүс байна. Тэр тим дүрм ийм заалт байдаг гэхэд яагаад тэрийг мэдэхгүй хүмүүс байгаа. Тэрийг яагаад өөрөө хуваараа судалж болохгүй байгаа юм. Яагаад тэр дүрмийнхаа заалтыг нэг бүрслээ өөрөө тайлбараа гоё өгч чадахгүй хэмжээний шүүгчнэр байгаад байна. Тийм. Зүгээр тийм учраас эсрэг аргумент нэнд байхгүй. Тим юм байдаг тэрийг судлах бэлэн материал нь байхад тэрийг яагаад шүүгчнэр судлаад өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө харуулъя гэж харуулж чадахгүй байгаа юм. Яагаад гаднаас одоо хүртэл шүүгчнэр авчиад Монгол нэг яг гоё чийсний тоглолт ахлаа явуулдаг шүүгчнэр одоо хүртэл яа гарч ирэхгүй байгаа гэдэг чинь нэг талтай нөгөө талын аргумент нөхгүй. Тэр нь өөрийгөө баталж харуулж чадахгүй байгаа тийм хэмжээнд очиж чадахгүй. Гээгүй. Наа чи Гадны шүүгчнэртэй харьцаа та яагаад ингэж намайг шүүмжилт юм бэ? Эсрэг аргументэл би ярьж штэ. Зөв. Гэхдээ хараа. UG арена дээр яг би ордны лигийг нэг амар үгүйсэхгүй. Тэнд бол гоё байсан. Гэхдээ та нар өмнөх жилүүдэд амар юм болж исэн талаар зөндөө юмнууд гардаг те. Энд чинь UG арена дээр 3 жил болж байна. Тамирчид буюу мэрэгжлийн төвшөнд багууд нь асар их сайн гоё спонсоруудтай боллоо, хөрөнгө мөнгө хаялаа, инээ тэрэ боллоо. Бүр 2 3 4 болоход дэшээ өсөрцөн байхгүй. Шүүгчнэр 3 жилийн хугацаа гэдэг чинь нэг тийм амар тасарсан урт хугацаа бол биш. Одоо энэ биеийн шүүгчнэр 50 60 хүртлээр суралцаал тэгээ плей-оффын тоглолт шүүх эрхээ авахын тулд тэнд чинь бас нэг юм амар том өрсөлдөөнөж явж идэг. Тэр зэрэглэлд очсноороо үе шаттай цалин хангамжууд нь нэмэгддэг ч гэдэг юм уу. Миний ганцхан санаа бол зүгээр л энэ хүмүүс чинь тэр ажлыг хийхин тулд хүсээд одоо тамирын дэдэд өгсд юм уу те Монгол төсөйг өгсд юм уу ингээд хүсээд болж байна. Баталгаа байхгүй байх тусмаа тэнд боловсон хүчний хомсдол 100% орно. Монгол улс багш болчлоо. Шилтгаан нь юу юм? Монгол улс эмчгүй болж эхэлж байна. Шилтгаан нь юу юм гэж ботхор чин багш нар эмчнэр нь чагсаад байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан шүүгчийн хомсдол юм байна. Ер нь сүүлдэр ер нь нийгмийн буруу юм шүү. Тэгээ энэ улс төрийн базар нэвтрүүлгийн идэх дугаар Энэ удаагийн дугаар гэдэг үү? Тэр яг одоо нэг амар урт явшлаа. Асуулгууд багийн ахмад туршлагатай тоглогч Монгол Улсын гавьяат тамирчин. Мууч тоглож ирж лөө. Билгүүний хэлсэн юм дээр бол тэр тоглогчид тийм мэдрэмж төрчлөө. Шүүгчийн ийм асуудлууд нөлөөлж байгаа энэ төр гэдэг. Тэгэхээр яг цаг хугацааны хувьд одоо харах болоогүй л байгаа. Төд удалгүй хөгжөөд сайжраад алцлаад дараагийнх нь үеийг бэлтгэхэд явах байх. Тэгэхээр сая бас ингээд тоглолтын үзэгчдийн тоог харж байхад хүлгүүд шонхруудын тоглолт ер нь бол үзэгч маш зөөтэй. Эсвэргээрээ бодон сепсийн тоглолтууд маш их үзэгчтэй байгаа харагдаад байгаа Тийм шүү дээ. Эхний тоглолт дээр 30-40 оноогоор очиж гарч хоёр дахь тоглолтыг очиж үзэх хүсэл төрөлж байгаа. тийм. Удирдлын тоглолт шиг л ер нь үзэгчтэй байна гэж Алалцаад байгаа нөгөө тоглолтыг чи үзэхээр оноо дээр доор ороод өстой хідэн ч удаа оноо дээр доор орж солилцож чинь тий. Өгөө аваатай хідэн ч онооноос эргэж ирээд нөгөө чи 30-40 оноогоор очиж хоёр дахь тоглолтыг очиж үзэх гэсэн чинь за нөгөө хүлээдийг финал гаргахаар үзье Би бол гэж. хаан шонхруудыг л эргэж ирнэ гэж бодож байна. Тийм. Гэхдээ зурл дуусаагүй шүү дээ. Зурл Дөнгөж хоёрыг Найзтай ч гэсэн 2-0 гэж хэлэхэд хүмүүс за найз аваад залчлаа л гэж ярьж ирсэн мэт. Тэр 2-0 гэдэг эхлэл чи их ойрхон үзвштэй. Сая ч гэсэн 2 дахь тоглолт ойрхон л болсон шүү дээ. Ойрхон. Тэгэл бодлоо өсөх хоёр хин хоёр байхгүй байхад бас л үзлээ шүү дээ. Өнөөдөр тоглоно. Өнөөдрийн тоглолт бол хаан шохрууд багийн хувьд бол маш чухал тоглолт. Би бол одоо энэ дээр бас нэг гоё сюрприз барих болов гэж бодож байна. Хаан шохруудын зүгээс. Хүлгүүд бол хийдэг юм хийх байх. Тий. Цуврал сонирхолтой болоосоо бид нар л ярих юмтай юм шүү дээ. Нөгөө энэ цувралыг эхлэхийн өмнө ярьжсэн те 2 метраас дээш 2 өндөр 3 номер дээр 2 хүний тулаан болно гэсэн болж ийлээ шүү. Тэгсэн чинь хасын хүлгүүд багийн нөхөлт амар юм бэ. Яг гол дээр өсгөөг бөмбөг аваад ирэхэд биндрий хамгаалж байгаа штэ. Тэгээ биндрий зүүнийн дарахад өсгөө баруун тийш хөдөлгөөн хийх цаанаас ав ирээл бөмбөгийг аваад алгалчих. Хавханд оруулаад ажиллагаа. Яг тэрийг хийдэг хүмүүс нь бас бэлэн байж байгаа Бэлэн тийм. Барсаа ихээ гэл толгой дүшиг гэл хулаач нар байна шүү дээ. хулгайч нар бай. Өсгөө өмнөх зурал дээр ч юм уу BCH-тэй тоглосон цувралыг ингээ бодоод үзэхээр байрал дээр өсгөө том байсан байхгүй. Одоо байрал дээр яг биндрий татуулчихэд нэг бол азаа татуулчихэд. Хасын үлгүүдийн хулгайч нар гэх.
За амлаач нараа. Уучлаарай гэхдээ яг зүгээр тэгж л ярьдэн шүү дээ ер нь бол тий. Хар яриагаар л. Стилэр бага тэргүүлж байгаа тамирчид ч тэр нь бол Зөв зүгээр ингээ хүмүүс нэг тэрийг ойлгоо ярих ч юм тодтогч яриад өсгөөг зүгээр хүн дөрмжсэн болох шүү дээ. Би хүндлэгийн хажиг үзэгчл хийж. За тэгээд энэ цуврал улам урт олоосаа хаан шахрууд эргэж ирээсэ. Гэхдээ энэ ямар нэгэн тийм бэртлэгэмтэл байхгүй болоосоо гэж бодож байна. Энэ яг тэгвэл хоцсон багны финалд гарна. Финалд бүр үлийн өрсөлдөөнтэй тоглолт үзмээр байна. Ямар нэгэн бэртлэгэмтэлтэй тоглолт үзмээр байна те. За тэг мэдээж фаворит нь хасын үлгүүд андердог нь хаан шонхрууд байгаа. Тэг манай монголчууд ч андердогийг дэмжих дуртай шүү дээ. Тийм тэгээд дэмжиж байгаа л чам дамаа асуулгаа сууж. Ер нь одоо энэ дөрвөн багаас заяа бус баг ихэнх багийн фэнүүд хаан шахруудыг дэмжиж магадгүй шүү. Магадгүй. Тэ? Чи хаан шахруудыг дэмжиж байгаа. Үгүй би бол одоо ямар нэгэн баг дэмжихгүй. Би зүгээр л Ер нь баг дэмждэггүй. Ер нь баг дэмждэг. Би бол энэ цуврал эхлэхийн өмнө хэлжсэн тий. Нэг баг бол пенальт гарч үзээгүй, нэг баг гарах нь бол тодорхойлчлоо. Тэгвэл нөгөөх нь ч бас пенальт гарч үзээгүй баг гараад ирвэл бас сонирхолтой шинэ авраг гарна гэдэг чинь аль ч спортод гоё үүдэг тий. А нэг бол олон дахин төрүүлээд баталж байгаа, 3 төрүүлж баталж байгаа авраг гоё байдаг. Тэгэхээр хасын үлгүүд 3 дахь баталгаа гараад ирвэл Гараа алж те. аль нь гоё болчиход байгаа. Нэг бол шинэ 2 авраг 7 хоногийн дугаар дээр би яг өчигдөр хараас үзсэн чинь шинэ аврагууд төрөл гоё дээ. Хааш өөр гоё финал үзүүлтэй мэн тэр сонирхолтой дээ гэж өнөөдөр чинь бахан аврагууд гараад ирвэл гээ. хоёр л гоё юм байдэн штэ. Нөгөө спортод багийн спортод 3 төрүүлсэн Dynasty баг. Тэрийг харах гоё байдаг. А нөгөө тал шинэ авраг гоё байдаг. Тэгэхээр аль нь болчиход байна. Миний одоогийн ч гэсэн бодол ер нь хааш аврагууд гарч ирээд шинэ авраг гарч ирэл гоё. За тэгвэл хөгжлийн лигт яг таны хүсэж байгаа шиг шинэ аврах төрөөд тодроод гараад ирлээ. Барууны дайчид Хуучин юм шиг мөрчлөө шинэ аврагууд. шинэ аврах шүү дээ. Шинэ баг шүү дээ. Эхний жилдээ хөгжлийн лиг төрүүлээд үндэсний дээд лигийн эрхээ авч чадлаа. Шууд Бахмаар. За энэ туршлагатай маш гоё тоглогч нар байгаа. Шинэ залуу тоглогч нар ч байгаа. За тэгээд MVP одоо дээд лигийн MVP болж исэн. Тэмүүжингийн сая нэг авраг авчаад өгсөн ярилцлаганы тохиол дээд лигийн авраг авснаас илүү хэмжээний тийм сэтгэл зүйтэй авраг байлаа гэж Хөлс бүх юм гарлаа гэдэг. Дээд лиг тоглож ирснээс илүү ядарлаа гэх. Ядарлаа. Эсрэг дээр богийн байна те. За Болдотрыг харах гоё байлаа. За Болдотрын тэр тоглолтууд саяны цуврал үзүүлсэн тоглолтууд 15 оноод дундчилж ийлээ. Өөрийгөө одоо бандуусан тийм ээ нэг асуудлаас болоо бандуусан эргээд гарч ирэхдээ гоё хүчтэй гарч ирж байна л гэж би зүгээр тэрийг нь харах аяг надад гоё урамтай юм байла. Энэ бас яг л нэг юм бүр анх өдөр хөгжлөлийг эхэлж байгаад ярьжсэн те. Ийм баг бүрдчихлээ те. Ингээд ийм хүмүүс нэгдсэн байна гэл те. Дор бүрэн мэдээлэл те. Ингэж бодож хахад яг ингээд одоо авраг авсныхаа дараас өдрлөгийн ихнээс ингээд уртаар нахаар бас л яг нэг юм кино шиг юм болсон байгаа байхгүй. Яагаад одоо дээдлэгт байсан 5 тамирчин бага орхих болсон юм те. Гэрээгээ болсон юм. Яагаад өөртөө найзууд дээр нийж баг босгож орсон юм. Яагаад гоо шинэ спонсортой тэгээд спонсор ч гэсэн итгэд өгөөд гоё импер тоглогчдуудад хангалттай цалингийн өглөө нэг ингээд одоо багийн хамтрагч нь юуных нь одоо тоглож чадахгүй байсан хугацаанд дуусаад эргээд тоглолтонд орж ирлээ. Финалд юундаа гарч ирлээ. Хагас шишэд гарч ирлээ. Хагас шишэдээ бүр 2-2-оос байрч хожлоо бүр юу дахь тоглолт сүүлийн тоглолт нь бүр 20 оноос юу яаж орж дөрөв барьж очлоо. Одоо ингээд финалийн тоглолтын дээр нь 3 дахь тоглолтын дээр нь 2-1 болчихоо да гэсэн 20 байсан чинь барьсаар байгаа хожлоо гэд энэ өөрөө ингээд баг ингээд киноны ингээд баримт кино хийвэл амар гоё түүхтэр гарч иж байгаа. Би бол барууны дэшд багийг гарч ирсэн тул үнэхээр их баяртай. Барьсаар агаад хамгийн сүүлд нь баазардаад дуусгасан. Тэр нь бүр 3-ын зайнаас баг метр хагасан. Бидрээс ч хол байлаа шүү. Баг волейболын зураас нь 2 алхмын зай байсан шүү. Сая өсгөө хэлсэн шүү дээ. Улирал эхлэхэд барууны дайчдыг за ингээд баг бүртлээ. Дээд лиг рүү гарна гэж зүгээр ингээд ярихад амар амархан байсан те. Гэхдээ яг хэлжсэн ч л нэг туулсан зам нь бол тэр ярьснаас илүүгээр аюу хэцүү байсан. Хэцүү. Бүр үнэхээр 2 шатал өстө хүн үнэхээр эхний 2 даваа бол чанга байсан. Бүр яаж тий мултарчих үедээ гэсэн юу энэ мултрах гэдэг юм бах та гэж бодлоо. Тэр баруун бракет угаас амар өс тий. Уусаа тэндээс гарч ирсэн баг авраг авна гэсэн тэгэл яг тэр ёсоор авраг авлаа тий. Нөгөө талд яг TLG баг. Амар гоё яндатаг гэх юм уу? Одоо спортыг нөгөө авиас чадвараас гадна Азийн ондод төвшдөг гихчээр өсгөлнийг үедээ тоглосон тоглолтын дээр бол айгүй гоё. Одоо нэг талтай Аз бас хэрэгтэй шүү дээ. Тэр төвшөд финал руу гаргацсан.
Хөвсгөл нэг үе баг магадгүй финалд гарсан бол арай өөр байх магадлал байсан гэж л зүгээр нэг бодол тийж байгаа. Энэ сурвалж яагаад тэгэхээр 3 тэг гээд дууссан. Хөвсгөл нэг үе чинь бол тийлжиг бол 2 ижид эхэлсэн шүү дээ. 2 ижид эхэлсэн. Хожих магадлал маш өндөр байж байгаа. Сүүлд нь өөрсдөө бариулаад бүр өөрсдөөсөө болол баяраа өөрөө ширээн дээр сунцсан юм биш үү гэдэг шиг. Сүүлийн бараг 3 секунд тож өцтэй. 2. Бараг тий 2 секунд. За тэр тоглож байгаа. За тэгээ өргөжлөлөө баруун дэшт багийн тухай хэлэхэд одоо ингээд дийлэгт ороод ирлээ. За нэг гэсэндээ муугаар хэлэхэд бол металлын оронд ороод ирлээ тий. Одоо эргэжил хэдүүлээ дээдлэгийг яриад ингээд хүмүүсийн солилцоо 8-ыг ярихад энэ баг бас л дунд одоо тий яригдэн. Тэгээд энэ багийн зорилго юу байх нь бас маш сонирхолтой байна. Ямар шинжлэлүүдийг сонирхолтой байна. Ямар импортууд авчрах нь сонирхолтой байна. Одоо энэ баг дээр гарч байгаа юм болгон миний чихийг дэлгэхээр байна. За тэгээд энэ баг бас нэг баяр хүрмээр авна. Амбук одоо сагсныхаа дунд амбук нэрээр алцс тий. Шилдэг тасгалжуулагчийг үлрэл тахад хүмүүс яг би зур харж ирсэн. Тэгсэн чинь бас жоохон хүмүүс ил амар хэлсэн байсан тий. Бараг л одоо муугар хэлэх танил талаараа авлаа гэл тий. Энэ хүн баталж чадлаа. Гаргаж ирлээ багийнхныхаа үнэхээр сайн ойлгосон үлрэлэгснээс хойш дундч тэр үлрэлийн зөвлөлч тэр ер нь бүх тоглолтуудад бага үлрэлэгт хожигдлгүй эхэлсэн шүү дээ бараг. Тэгсэн 4 5 7 тэгмэг гэж эхэлсэн. Энийгэж батж гаргаж ирлээ. Үнэхээр гой баг бүрдэж гарч ирлээ л гэж бодож байна. На баг гард чинь биш үү тий. Баг Аль нь энэ барууны дайч чинь баг гардахгүй. Гардын Одоо болгож байгаа тий. Дийдлихт магадгүй гард тогшилтай 2 багийг харах гэж байна бид нар. BCH Knights яг түүхээ ярих юм бол BCH Knights бол энэ багийн одоо байгаа гард бол мөнөөсөө мөө. Одоо барууны дайчт гэдэг багт чинь гардын өгшилтэй ч юм уу ингээд цаанаасаа нэг гард ч юм шиг ийм мэдрэмжийг үзэгчдийн дунд өгж байна. За сошиал дээр бол одоо нэрээ авчвал яасан бэ гэсэн юмнууд ч нэлээд их комментууд ирлээ. Одоо би энэ дэр зүгээр нэг л амар том асуултын тэмдэг байгаа. BCH-ийн фэнүүдээс хэр их хүн барууны дайчдыг дээдлэх дэмжих вэ? Айл айл нөх үү? Нэр Ань тийм болчиход байгаа юм. айл айл. Нөгөө хамгийн их фэн бейстэй баг хаана байсан? Хасын үлгүүд алдар танан гартай ирж байна. Хамгийн их фэн. Сая яг тэр барууны дайчдын ордонд болсон финалийн тоглолтын цаад булан харсан. Тий нөгөө гардын болон Тэнд хин сууж идэг билээ гэдэг ингээд бодтол те яг ордны лигийн тэр байдаг да. Заримдаа нэг бөмбөр гэсэн. дуусаад ачаа зураг авахсан баг юм. Яг нөгөө болондоо зураг авсан. Тэгээд гардынхын нөгөө хизээний лиг дээр ингээд бүгдээрээ зэрэг дагийн хувцастаа гарч ирж их тэр мэр үүш яг тэр цаана нь нөгөө гардын фэнүүд чинь сууж идэг да гэж бодтол тэнд байж л шүү. Тэгэхээр ирэх жил энэ багийн одоо байгаа Knights-ийн фэн бейс дээр асуудал үүснэ. Дэмжих багтаа болоод ирлээ шүү дээ нөгөө. Гэж л харж байна зүгээр. Асуудалч байх хэвээр зүгээр тэгэл адилхан бас хамт үзэл явах л үү дээ. Тэгээ фэн бейс дээр ер нь санаа зовох юм уу? Асуудал гэж бол хардаач бол асуудал биш. Асуудал бол Үгүй. биш. Баг доктортой байх урт хугацааны бодлогын хүрээнд заа юу хэрэгтэй гэж. Одоо санхүүгийн чинь орлого бүгдээр ингээд дандаа гуйлга гуйгал спонсороос үнэн штэ гуйлга. Би одоо ингээд Улаанбаатар кафтер бацханаа сайхан гуйж байгаа. Гуйлга гуйгал явж байгаа. Үнэн л хэлдэг юм чи. Ингээд бид нар юм зорилготой ингэж байгаа тэгж байгаа. Баг яг тэгдэг. Тэгвэл одоо багийн бүтцээрээ дийлийнх нь спонсорын дуран дээр байгаад штэ. Байгаа л байна. Бүр байсаар л байна. Уг нь бол заяа дийлэнх орлогочин мерчендайз пенүттэйгээ ажиллаж байгаа өдөрлөг геймт ямар нэгэн гоё те 5,000 фэнтэй бай гэж төсөөлье. Бүр үнэн чи бүр энэ багийн хандлага. 5,000 фэн улирлын туршид багдаа зориулт 1 сая төгрөгөөр худалдаа авалт хийж болох уу? Би 50-60 мянган хүний тухай яриаггүй шүү дээ. Одоо зарим баг 90 мянган фэнтэй л гэж яриад байна. Гэхдээ яг нөгөө ийм бодис судалгаа бол байхгүй шүү дээ. Зүгээр 5,000 сайн фэнтэй бай. За тэрнийхээ ядад тэгвэл нэг хүн нэг 500 мянгаар тийж нэг багийнхаа нэг гоё одоо жерсиг авчдаг ч юм уу гоё лимитэд нь гоё юм авчдаг. 500 мянгаар үржээд 5 мянгаар үржихээр 2.5 тэрбум төгрөг жишээ заяа. Тэгээд эвент эдийн өмнөж арга хэмжээ те гоё юм хийх юм бол багч гисэн буюу багаас ч их болчин тэр орлогуудыг өөр их үүсвэрээс олох боломжууд нь бүрдэхийн тулд энэ фэн бейс чинь заавал байх ёстой. Бүр байх ёстой. Энийг одоо хамгийн их хийгээд байгаа мерч дээр ч юм уу ингээд баг фэнэтэйг ажиллаад байгаа баг бол SGF бодон соёр байгаад байна одоо. Одоо багууд өөрсдөө доктортой байхын тулд энэ дээр заавал ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ
fan base гэдэг юм чинь. Харин тэрэн дээр BCH Knights санаа зовоод яах вэ? Яах юм? Тин чинээр баг орж ирлээгээд би одоо Knights эзэн байл л да. Ороод ирлээ бид энэ төр санаа зовох. Менежментийн төвшин төр чинь санаа зовох асуудал биш юм уу? Дэмжигчгүй баг байх юм баггүй шүү дээ. Дэмжигчээ аллаа гэж би илүү менежментээ илүү сайжруулах гэж бодохоос ш ийм баг ороод ирлээ одоо би яана гэж санаа зовох юм. Санаа зовох талаар яриаггүй зүгээр. Та сая ингэ найз санаа зовох уу гэж асуугаа үсттэй. Дээд лиг дээр fan base нь хуваагдана. За Энэ бол үнэн. Нэг тийм амар худлаа юм Хоёулыг хэлчихгүй шүү. дэмжиж явчих л да. Тэр ядаад их юм хоёрын өмсгөлийн авчил та өөр юу хэрэгтэй юм. Хоёуланд тоолтыг үзчихээ л та. Хоёуланд 500 мянга зарцуулчих та гинэ. Яг та юу хүсэж байгаа? Би нэг 500 мянган төгрөгтэйгээ айл нэг багт нүгийг хүсэж байгаа юм уу? Тэг одоо би яах юм? NBA дээр бол одоо би Spurs-ыг дэмждэг гэд өөр баг дэмжихгүйгээд би Spurs-өөс өөр баг юм авахгүй гэсэн өөр юмнууд тэгэл авч лааш. Тэгээд би дээрээс нь дахиад хөлбөмбөг үзтүүл хөлбөмбөгийн нэг баг дэмжлээ. Одоо Монголцоо дэмжлээ гэл ингээд бүгдийг дэмжээ би болоод байгаа. Энэ миний чинь харсан уу? Хоёр баг орж ирлээ. Харин хоёулаа финалд үзчихүүд харин би харин жиг сонир болж магадгүй л байхгүй. Түүнээс л тэр fan base-ийн тэр юм дээр бол би бол нэг санаа Гэхдээ зүгээр яг за энэ алдар танин гар гэж үнэхээр нэг сайн удмын сайн хөгжлийн адуул юм да тий. Одоо ингээд өөр очино. BCH Knights гээл байж л байна. Одоо Western Warriors гээл байж л байна. Улаанбаатар гардчих гэнэ юу ч юм. Гэхдээ энэ араа бидний үзэгчтэй үнцэмж واخгүй юу? Яг үндэ барууны дэжд гэдэг баг яг Western Warriors гэдэг капиталыг бий болгоод шүү дээ. Энэ хоёр зүйл болгоод энүүгээрээ явахыг хүсэж шүү дээ. Ер нь бол тийм. Тийм. Тэгэхээр бидний тэр хүсээг байгаа юм нөхөх гээд байгаа юм. Энэ бол бидний зөв үзэгчтэй л бодлоо байхгүй. Тэр гард мэрд нэрэндээ биш ээ. Одоо араа багууд fan base-тэй болсны за би мерч талаас нь зүгээр жижигхэн жишээ хэллээ. Спонсор талаасаач тэр спонсорууд хамгийн их fan base-тэй багийг л хүсдэг. Зар сурчлагаач тэр хамтын ажиллагаач тэр юу ч үдин тий. Мэдээж хэрэг нүүр цараймаараа хүсч л байгаа. Тэгэхээр зүгээр л ганцхан энэ ингэх магадлалтай л гэж хэлсэн. Тэрнээс тэр баг санаа зовно яа. Санаа зовох асуудал бол мөө энэ ч мөн. За юу ялаа. Хөөе. Гэтэ нэр нь зэв үн те. Knights Warriors. Бас яхараач нэг юм оролцоо. Knights ч тэр баруун зүгийнхаа. Warriors ч наад талын. Хүлэг баатрууд дайчид холбоотой л энэ тийм. Лос Анжелес Lakers, Лос Анжелес Clippers гэдэг шиг юм болох юм байна л да. За одоо өнөөдөр айгүй гоё тоглолт эхэлж байгаа шүү дээ. Дерби гэж байна тий. Тэ. Маргааш. Өнөөдөр эхэлж байгаа. Тийм лөө. Бүр өскөрөө. Тийм. Одоо манай дугаар чинь 2 дахь өдөр цацагдана. Тэгэхээр өнөөдөр л дөө. Тийм, өнөөдөр эхэлж байгаа. Бид нар нийтэд ичж байгаа шүү хүмүүс. Одоо манай үздэг хүмүүс бол мэддэг байгаа За тэгээд өнгөрсөн жил дээд лиг рүү дэвссэн баг, өнгөрсөн жил доошоо унсан баг хоёрын тоглолт болох нь дээ. Mongolia-с баг нэгд өдөр өнөөдөр те. Шинэ Эпорто зарласан байлээ. Quarry Greenway гэсэн үү? Тийм байсан. Тоглогч байсан шүү. Тэгэхээр шинэ Эпорто зарлаад тоглолтондоо бэлэн болсон байна. Россыг тоглохгүй бахаа гэж бодож байсан. Ялчгүй тоглох болчих шүү лээ тий. Нөгөө Galloway бол байгаа. Jonathan Galloway. Бүрэлдэхүүнд нь байгаа харин Монголд байгаа юм болов? Нөгөө улсаа шгшээдэд дуудагдаад явсан. Гэтэ одоо ирсэн баха тий. Би саний ирсэн Монголоос ирсэн шинэ импортыг бол Российн оронд ирсэн л гэж бодож байгаа. Нөө солиод явуулсан. Ус гуард ах шиг үлж тий. Метр 80-д тий. Российн оронд л ирсэн баг. 94 оны зал байсан. Росс боцсоохтой би одоо айшин доороос дандаа баг бол доор байдаг баг болгоныг дээш оруулж ирдэг хүн юм бах таа. 2-3 оруулчихвал дараа жилээс дандаа болов. Манайх нэг доор нэг легтэй чи нэг ирээд нэг дээшээ гаргадаг нөхөн. Энэ гоё тоглолт болох хаа. Тэгэхээр тэр маргааш аль баг энэ бол гэхдээ бас маш чухал тоглолт тий. Унсан баг одоо нэгсний баг юу юм биш вэ? Хариугаа авах гэсэн. Тэгээ цоврлын энэ юу юм штэ? Төрүүлж 2 өтсөн штэ. 2. Энэ дээр бол таамаг гэвэл би арай илүү Монголисын талд байна. За тоглолтын арга барил гэхээс илүү за TLG багийн хувьд сая финалд хожигдсон нь тэр одоо нөгөө уналтаасаа хэр хурдан сэрэх үү? Бас нэлээд ядралтай байгаа. Хөсгөл нэг үедээ 5 тоглолтыг хийсэн. За өргөжлүүлээд энд 3 тоглолт хийчлээ. Өргөжлөд явах гэж байна. Нөгөө талдаа Монголиасынхан бол за үлрэл эрт тусцсан. Бас тоглоог нэлээд удаж байгаа да. Тоглоог нэлээд удаж байгаа. Эрт дууссан. Одоо тэр нөгөө нэг амар даунасаа гарцсан байгаа. Уг нь бол плей-офф тоглоё гэжсэн зорилготой байсан. Тэгээд ингэж явсараа плей-ин тоглолцсон. Одоо нөгөө үнэнтэйгээ эвлэрсэн эдрийг бид нар хожоод дийдлэгтээ үлдэнэ гэдэг дээрээ төвлөрсөн, фокуслцсан байгаа учраас яг тэр сэтгэл зүй талаас бол Монголиас арай илүү байж магадгүй гэж бодож байна. Өө таамаг өгчлээ хин яаж ийн гэж. Цэлбэгийн тоглолтын дээр 30 оноо авч үзье.
Тэгэхээр Монголиас юм шүү. Ирмүнэ. Би харин эсэргээрээ энэ Mongolians тоглолтуудаа хийгээгүй султал болчихгоо дээл гэж зүгээр имиж ин. Тэгээд яг би зүгээр тээлж таамаг өгч. Тийлж төшиг багна. Аа. Мантхах Монголиас гэсэнтэй. Тий би Монголиас тэ. Ер нь гэхдээ эргэжид аль баг нь хармаар нэг асууж болохгүй юм шүү. Аа. Тээлж. Яа. Монголиасыг дахиад харъя. Тэгээ Монголиас гараа. Загварын За, нэг үүсэх үү. За, хөгжлөлийн мэдээлэл юм байгаа бол одоо бид нар яг сагсан бомбог за тэр тунд 3 эмгтэй шгшааг руу чиглэх хэрэгтэй болж байна. Аа. Азийн авраг шалралт тэнцээний 3-3 Азийн авраг шалралт тэнцээ Сингапур улсад 4 сарын 1-ээс 5-ны хооронд зохион байгуулагдана. За Монгол улсын эрэгтэй эмэгтэй багууд аль хэсгүүдэд орсон юм бид өмнөх дугаар дээр зарсан. Эрэгтэй баг бол A хэсэгт байгаа, эмэгтэй баг C хэсэгт. Учирхэг Шинэ Зеландын багтай. Нидерланд. Шинэ Зеланд. Шинэ Зеланд. Азийн аврах шүү. Нидерланд юу Түүн гэж. Нидерланд. Тийм Шинэ Зеланд солиорч. Йоо. Би нөгөө нэг юугаа бодцсон л явчихна. Сая яг тарих гацсан. Сая наач нөгөө юу үтцсэн юм аа. Нөгөө улс болгонуудын аврагуудын үзэж байгаа. Нидерланд гэр юу? Клубүүд биш улсуудын аваргуудын тоглолт үзээд. Манай эмэгтэй шгшөөг бол бүсээ тэргүүлж байгаа. Юу хэсгээ тэргүүлж байгаа. Шинэ Зеланд дагаж орж ирж байгаа. За тэгээ нэг qualify round бас нэг багийн тодорхойлно. Эрэгтэй болохоор А хэсэгт хэтийн 50-ны багтай нэг хэсэгт орсон байгаа. Эмгтэй шгшааг өргөдгсөн бүрэлдэхүүн зарлагдсан. Эдгээр зарлагдсан бүрэлдэхүүнээс хин дүрийг нь сонгохно гэж бодож байна. За мэдээж үндсэн 3 бол яг 90 дээгүүр орчих бах. Дээр нэмээд За, гэж бодож байна. Би нандин үслэг өрч болоо гэд би нэг өнөг дуурд хэлстэй. Эрч үлэнгээр гоё өрөлтгөн болчихноо гэд. гэсэн хүрээд ирсэн байна Тий. те. За 3 гавьят маань байна. Хулган. Ариун цэцэг, нандин өслөх 3. За энэ 3 бол ер нь бол орчих бах тийм ээ. Багад л за өнгөрсөн жилдээ ямар амжилт, түүх амжилт үзүүлснийг бид мэдж байгаа. За одоо ямар тоглогч хэрэгтэй вэ гэдгийг чухал тийм үү? Тэгэхээр та тийм бодол юу байна? За яг дуршлагтаагаас л авах энэ удаа. Гэхдээ би энэ өргөдсөн бүрэлдэхүүн зарлаад гоё доороос хүүхдүүд залуучуудад дуудсан маш их баярлсан. Энд Дараагийн үеэ бэлтэж штэ. тий инх буян нэмцэг юм бишиг жавзан дулам гээд тэр юу залуучуудад дуудсан байлээ. Юм дараагийн үе бэлтэж байгаа. Энэ бол маш гоё таалагдсан. За тэгээ үндсэн яг нөгөө нэг Улаанбаатар Амазонсынхаа суурийг авч явдаг гэдэг нь бас байгаад байгаа тий болор цэцэг. Нарангоо за Болор Эрдэнэ. болор ирдэн гэсэн томчд байгаа. Энд гураас л яг Азийн авраг явахыг сонгох бах гэж бодож байна. Миний бодлоор. Тий, магадлал өндөр байгаа Тий. Тэгээд яг миний бүр яг нэг хүн тамирчин сонгуул гэвэл өнгөрсөн жил бол Нарангоо явсан тий. За энэ удаа бол би болор цэцгийг аваа. Жижиг болроо. Тий. Мөн Мөн Амазонс. тий Амазонс явчихвол Юу өстэй гэж бодож байна. эсвэл 5 тоглогч явж магадгүй. Тэгээ очоод яг тэндээ групп stage юм уу да харж агаад солигцож магадгүй. Энэ ч бас нэг юм тактик юм явна шүү дээ тий. Нэг 5 тоглогч өгчөөд Яг 3-3-ын сайт дээр гарсан ростер тэр бол нандин өсөл ариун цэцэг хулган тэгээ жижиг болор орсон байсан. Ийм бүрэлдэхүүний цаана яг 3-3-ын яг албасын сайт дээр бол тэгээ орсон байлаа. Энд зарлагдсан өргөгдсөн бүрэлдэхүүн бол одоо хулган инхт бол инх буян нарангоо ням цэцэг ариун цэцэг болор цэцэг бим бишиг нандин өсөл жавзан дулам болор эрдэнэ гэсэн тоглогчд өргөгдсөн бүрэлдэхүүн зарлагдсан байна. за шууд Азийн аваргууд 4 сарын 1-ээс эхэллээ шүү дээ. Манай Монголын охтуудаас ямар амжилт хүлээж байгаа вэ? Одоо ч амар том хүлээлт байгаа шүү дээ. Мөнгөн медаль. Дэлхийн аварга мөнгөн медальтай баг. Рэнкера шууд угаасаа нэг тэрэмлэгдэж байгаа. Хоёр тэрэмлэгдэж байгаа. Тий. Тэгээд хэсгээсээ ер нь баг гараад ир чинь. Тэгээд qualifier дээр хасагтай шатандаа харин ямар ч юм мэдэхгүй. Гэхдээ ер нь бол би юу зооноос гарахад бол нөгөө зоон ч гэсэн гайгүй харагдсан надад л. Шинэ Зеландтай хэсэгтээ тоглоно. Тэр тоглолт бас их чухал. Чухал. Хожигдоод доош унах юм бол нөгөө хэсгийн Нэг хэрэглэгчтэй тоглоно. Тэр их чухал. Гэтэ бас шууд амар өндөр хүлээлттэй дэлхийн аваргаас мөнгө авцсан баг та нар Азтай бол төрүүлэх хэвээр юу гэдэг нь те. Ийм амар том дарамтыг үзүүлээд хүмүүс хэрэггүй бах. Тэр комент Яг хүлээлт байгаа. Гэхдээ хүлээлт байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ тэр хүлээлт нь битээ дарамт толоосоо гэдэг. Тийм дарамт толоосоо. Яг ер нь л яг өнгөрсөн жил бид нар 3-3-ыг суралцсан те. За ямар уур амьсгалын хувьд ямар амар өндөр өөрчлөлтөнд орж байгаа байлээ те. Үнэхээр амар халуун газар очиж байгаа. За тэгээд тэр уур амьсгал агрын даралт бүх юм өөр. Нэг хоёрд Монгол манайхан нутгийнхаа дивжин дээр дэлхийн аварга мөнгөн медаль өрцөн. Нутгийн дивжээ гэдэг бол аль эдийн дасаж зохисон бэлтгэл сургуультай байн хийдэг нөгөө өсөж төрсэн газар дээр тоглож байгаа учраас энэ бол бас нэг шал өөр тийм ээ. Тэгэхээр энэ уур амьсгалтын өөрчлөлт дээр юу энэ гээд өчнөө юм байгаа шүү дээ. Энд чинь тамирчин Тэр бол спортын угаасаа салшгүй хэсэг тийм.
Ямар 35 градус зүгээр ингээд зогсож явах амар шүү дээ. тий зүгээр зөксөд хөөс гардаг тийм газар шүү дээ. Тэгээ тийм орчинд тоглоно ингээд эсрэгээрээ нөгөө багууд чинь одоо манай Азийн бас зарим орнууд ч юм бол үнэхээр халуун урамсгалтай дасцсан нөгөө хүн яг өөрсдөө өстөрсөн оршин шиг л тийм л байгаа шүү. Тэгэхээр бүх юм нөлөөлөн тэгэхээр хүмүүс бити өндөр амир хүлээлт тавиал бити дарамт өгөөсэй л гэж үсэж байна. Яагаад энийг хэлээд ийм нөхөр өнгөрсөн жил бол маш өндөр хүлээлттэйгээр эрхтэй эмэгтэй баг маань очсон. Хоёулаа жишээ 8-аас. аль эрт тий мултарсан шгшээ 8-аас. Тэр манай эрхтэй шгшээд бол Япон гавлцсан шүү дээ. Тэгээд Япон 2 удаа ч гавлцсан. Тэгээд бид нар өөрсдөө тэнд сурвалжлага хийгээд ингэж явж байхад тэр аимшигын комментууд эхлээд хожиж явах үед тест баг бүгдээрээ өстө бурханд ингэрэл байсан бол сүулдэ бүр шуламж өтгөр болол ирсэн шүү дээ. Аимшигтэй тэр бүр бид нар сүулдэ юм оруулахаас ч айсан тий комментуудыг устгаж хайдлах уу яах уу гэдэг бүр амар дарамттай. Бид нар өөрсдөө дарамт авчиж байгаа юм. Юм оруулах гэхээр бүр амар. Хожоод ахаар орж байгаа юмнууд нурамтай сайхан урмын өвхтэй. Хожигдохоор зүгээр өстө жинхэнэ бүлий. Бараг л бүгдийн зайлвал гэдэг шүү дээ. Тэгээ тийм хоёр нүртэй хүмүүс ч байдаг юм байлээ. Тэгээд ахлаа засварчлагдчихаар STSM-аар сервер үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Энэ бол маш сайн мэдээ. Яг үндсэн системүүд үргэлжилж явнаа. Эрэгтэй эмэгтэй багийн айл алийнхын систем үргэлжлэн тий. За одоогоор харин эрэгтэй бүрэлдэхүүн албан ёсоор эцэслэх зардагдаг байна. За бид нар бүрэлдэхүүн зарлагддаг байна. Өмнөх дугаар дээр хэлжсэн ямар шиг боломжтой та бүгд энийг бас дахиад яриад явах тий. Одоо л зарлагддаг учраас. 3-3 дээр орсон 2 тоглогч байгаа. Нэг нь Болка болрож нь. нөгөөх нь Үлзэтг. Тий. Энэ хоёр тоглогч 3-3-ийн аль бизнес сайт дээр одоохондоо орсон байгаа. Бусад одоо хоёр тоглогч нь зарлагдаагүй байгаа. Тэгэхээр өөрчлөгдөж магадгүй өргөтгсөн бүрэлдэхүүн. За яг хоёр Болка энэ хоёрт одоо лигийн тоглолтууд дууссан чөлөөтэй байгаа гэдэг утгаараа ерөнхийдөө бүрэлдэхүүнд орох магадлал энэ хэмжээгээр ер нь нэлээд өндөр болчихж байна. Одоо энэ хагас шигшээд цуврал 4 сарын 1-ээс өмнө дуусна гэж хууртай байгаа. 4 сарын 1-ээс өмнө. Тэгэхээр энэ хагас шигшээ цувралаас үүдэлтэйгээр шигшөөгийн эрэгтэй шигшөөг тодорхойлох магадгүй хожигдсон 2 багаас. Нөгөө хоёр нь бол пеналдад тоглоод үлдээд тарах бах. Эсвэл пеналийн тоглолтыг сунгах юм болов уу? Пеналийн тоглолтын хуваар баг эхнээсээ зоогдсон л байгаа хта. Гэхдээ ер нь бол 5 нэг явцгаа штэ эн чинь. Манайх ч нөгөө нэг qualifier round нь байхгүй учраас яг 1-ээс эхлээд тоглоо явчихна. 3-наас. Тэгээ 3-наас эхлээд тоглоо явчихна. Тэгэхээр ер нь бол тийм бас урт хугацаа бол биш. Тий. Яг завсарлаа гэхэд нэг тоглолтын л зай байгаа байхгүй. Нэг тоглолтоо шин сонгоход л ерөнхийдөө боломж өсч гэсэн үг шүү дээ. Одоо тэгэл яг за магадгүй сэлэг бодон сожигдвол хуучин 3-9-3-аас 2 юм уу 3 баталгаатай явах бах тий. Хэрвээ эпс сожигдох юм бол дөлгөө ороод ирэх бах ч гэдэг юм уу. Шонхрууд хожигдвол өсгөөч гэдэг юм уу. Утган жаргалч гэдэг юм уу. Гэт үлгүүд хожигдвол бас тийм чин 3-9 тоглож ирсэн биндэр яазаа гэж. Яг ингэж за тэр хожигдвол ингэж бүх тооцоо байж байгаа бах тий. Тийм байгаа. За тэгээд би энэ шгшээ зурвал тоглож байгаа тамирчдаас авахгүй байх гэж бодож байна. Яг үнэ төл. Хагас чи тоглож байгаа 4 багс. Аль хэдийн ер нь тодорцсон баг. Юу бэлтгэл хийж байгаа. Тэгээд ер нь залуучуудаа ер нь одоо гаргаж ирэх гэж бодож байна миний хувьд. Магадгүй. За одоо энэ чинь Азийн аврагч чухал тэмцээн болно. Энэ Азийн аваргын дараа ч хамгийн том тэмцээн чи Азийн наадам болно. Энд бас 3-3 манайх медаль авсан тэрийг ахиулах хэрэгтэй. Тэгэхээр шинэ бүрэлдэхүүнээрээ явах уу, энэ бүрэлдэхүүнээ барьж ажиллах уу гэдэг одоо холбооны нэг бодлого байгаа. Би ботроо бодоод байна. Азийн аврагч шалралт тэмцээн чинь Азийн наадам чинь 9 сард болно тийм ээ. Тэгээ ер нь бол бас тэр хүртэл дунд нь өчнөө олон стопод байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэмцээний туршлага юун дээр хөрөмтлөх боломжууд нь байна гэж харж байна тийм. Тэгээд тэрний чинь дараа нөгөө LA-гийн олимпийн цэгэл руугаа орно доо. Тэгээ наадмын дараанаас эхлүүлээл тэгээ шууд цэгэл. Бидний ажил дуусахгүй. Сэр цэгэл амар. Одоо дахиад за үргэлжлүүлээд яг за манай Монголын бас олон улсад яг л 3-3-тай ижилхэн олон улсад бас Монголынхаа нэрийг гаргаж авч байгаа баг болох. Монголцынхаа мэдээлэлээр үргэлж бид нэр дугаар болгон дээр Монголын тэмцээнтэй үед тэр мэдээлэл нь оруулдаг. Та бүхэн бас манай M Sports цэгийн миний сайтаас мэдээллүүдийг бас хардаг бах те. Маш олон үзэгчд бид нарт одоо зөвхөн Монголын пэйж болсон юм шиг нөгөө Монголын юмнуудыг оруулаад ингээд манайх чи бүх спортын мэдээллийг хүргэж байгаа шүү дээ. Чатар хүүхдүүд нэг хүүхдүүд л асуудаг юм шиг. Жерси нүг. Жерси вэ нүг. Тоглолт хийдээсэн. Лайв байна уу гэж чатар ороод тэр авсан жерсиг зарах юм. Оймс вэ нүг гэж. Одоо оймс байна уу мэн гэдэг. Манайх бол мэдээлэл хүргэдэг мэдээллийн сайтраас тийм ямар нэгэн бүтээгдэхүүн бол гаргадаг. Тэрийг бол аль биесийн суугаад зардаг хүмүүс нь мэдээлэл өгвөл бид нарт энэ хүмүүс өрөөлөө пост оруулаад өгөө гэдэг. Төлбөртэй мэд оруулна. Сурчлагаа явна. За тэгээ Монголч маань Blast Open-д үргэлжлүүлээд маш амжилттай маш одоо амжилттай гэж хэлдэг. Ямар ч амжилттай явж байна. 3 сарын 18-нд Эр Цэргийн баяртай зэрцүүлэн бодголоо гэж хэлчихсэн. Тийм шүү дээ. Тэгээд хамт буудыг Маус
Last за тиг 5 байсан гэж ярьж байсан. Last Open Notre Dame гэдэг тэмцээн байгаа. Энэ бол Last Open тэмцээн. Тэгээ энэ одоо юуны плей-оффын шатууд Notre Dame болно тийм. Last Open Notre Dame гэдэг тэмцээн байгаа. За шилдэг 16 баг орж байгаа гэдэг өмнөх дугаар дээр ярьж исэн. Тус бүр 8-8-аараа 2 хэсэг таваагдаж тоглож байгаа. За манайх одоо яг эхний тоглолтоо Маустай хийсэн. За 5-0 гэдэг Маустай ер нь яг ингээд нийт 5 удаа таарч тоглохдоо 5 удаа хожигдсон байсан. За тэгээд хариугаа тоглолт. Марагу дасгалжуулагчгүй Мара тэгтээ тэр ард нь бэйл тэгээд байгаа. Тэр чинь юу гэж биш. Чайраа болгоцсон байна. Хөтлөгч нь сурвалжлагч нар яриа аваад байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь бүр ингээд нөгөө Монголцын одоо хайлайт пострууд дээр тэр Марагийн тэр зэрэг аягүй их явж ийлээ. За тэгээд 5-0 гэсэн амжилттай байсан Маусыг буулга авсан. За бүр буулгаж авах хөтө 2-0 буулгаж авсан. За үнэхээр тоглолтын дараа өгсөн эмзэнийг өгсөн ярилцлага дээр бол бид нар Маусыг маш сайн судалж гарчсан. Маус зориулж тактик бэлдсэн гэдгээ ерөнхийдөө бол тэн дээр зарласан. Хариугаа авах тоглолт уртаа гарч ирсэн. Яг өмнөх тоглолтын ECL Pro League 23 дээр хожигдсон байсан. Одоо тэгтээ тэр stage group шатанда хожигдсон байсан бол за сая яг ингээд Маустай хамгийн ихний тоглолтоо Blast Open-д хийлээ. Хожлоо. Яллаа. Энэ тоглолтын дараагаар хинээс яриа авдаг байхгүй юу? Техногоос. Ой тэгсэн чинь Францууд ямар аялагтай би Франц одоо тэр одоо Франц л явах та. Би бол Франц л гэж утсан. Бохныхон өтөг гэдэг чинь манай техноч бол Франц хэлтэй байсан юм биш үү? Тэгээ сонсоод үзэж англиар яриад шүү. Өдрөөр татаага яцныхнаа бүр хэдүүд what гэдээ асуугаад нөгөө бохногдууд бүгд гэдэг. Тэгээд ойлгох тэр техногийн ярьцыг үзэж байхад бол хамгийн чухал юм бол ер нь Мараг асуужсэн. Гэхдээ Мара бол тоглолт болгоны өмнө холбогдож зааварчилгаа өгж байгаа юм байлээ. Ингэрээ тэгэрээгээд. За тэгээд энэ би энэ сүүл рүүгээ за сүүлийн тоглолтуудыг ярих ч гэсэн хэлж дээ. Манайхд ер нь бол тайм аут авахгүй тоглоод байгаа. Тайм авах боломжтой юм билээ шүү. Боломжтой байхгүй. Танах яагаад тайм аут авахгүй байгаа юм бэ гэдэгэнгүүт манайх илүү явж байгаа учраас тэгж өрсөлдөгчтэй ярилцах боломж олгохыг хүсэхгүй байна. Тийм учраас бид нар илүү явж байхдаа Мара ч гэсэн ер нь тэгж хэлсэн юм шиг үлээ. Ерөө илүү ингэж болж бүтээд яваад байвал тэгэл тас шаагаад гэдэг шиг байна. Тийм учраас тэр нь одоо ер нь даваа тал болоод манайх юу илүү өчөө тоглолтууд алдахгүй Маавч 2-0 тэр чигт ноцтой. Тэр хойлбрыг санаж байна уу? Хойлбэр бэлдсэн судалсан гэдээсэн шүү дээ. Давхралтаж гарч ирээ. Хап. Бүүст гарч ирээ. Амир тий. Бүүст гарч ирээ. Яг тэнд харж байгаа. Тэгээ ер нь бол тэн дээр оп байгаа гэдгийг мэдээд бүүст гаргасан дээ. Тэр бол амар бодлоо гэсэн дээ. Эсрэг талын цочтлаас. Тэр чи ер нь бол ингээд нэг хараа сууж байгаа шүү дээ. Тэгсэн хөл гараад ирдээ шат дээрээс нь будаа. За дараа нь манайх PJ Лампачко дээр буулгаж авсан үндсэн одоо нэг одоо юу гэнтэй өөр нэг баатгаар доргоо гэдэг юм. Виталитэтэй уучраад таарсан. За хэрвээ хойцсон бол манайх юуныхаа группийнхаа финалд гараад ирчих байсан. Тэгээ харамсалтай маш хүнд уучраа байсан. Тэгээ энэ бол плей-оффта шалгарч байсан. Тэгээд зайвуу гэдэг нэг давж хөвчнжүүлч яасан ч хэцүү юм бтэ. Тэгээд үнэхээр барахгүй байсараад уучраа олж чадахгүй байсараад дууссан. За ингээ манайх лавр руу унчиж байгаа юм тий. Лавр бракет руугаа унаад өчигдөр шүн тэг 1 цаг 30 минутаас 40-оос эхлээд тэр чи 12-оос эхлэх байсан. Тэгээд тоглолтын дээр 12-7-гийн 2 дахь мапыг баг авчлаа гэж бодсон чи 12-15 хүртэл явдаг шүү. Our pass дээр 12-7 болсон байсан. Тэгээд бариулсаар байгаа. За яг тэнд дунд нь мөнгөний асуудал энэ дэр үүсэж байгаа нэ. Eco round энэ дэр гаргаж ирж байгаа, force round гаргаж ирж байгаа. За тэгж жагаад overtime гаргаад overtime дээр явж чадахгүйсээр байгаа. Тэгээд би яагаад виталитыг барахгүй юм бодоод яг нэг харлаа. За тэгсэн чинь энэ виталит чинь нөгөө юу зөгөө шүү дээ. Зөгөөж өөрөө нуусгүй юм тийм шүү дээ. Марагийн сандлаар битсэн байсан. Чараа юу. Нугсын тасчаа гэсэн кат дак гэж орчихсон шүү дээ. Тэр яг нэг юугаар орчилсан байлээ те. Юу гэдэг лээ? Google Translate-аар хэлсэн. Кат дак гэдэг. Нугсын тасчаа гэсэн кат дак. Нуусгүй юм тийм. За тийм ээ. Тасрахгүй байгаа биш гэж. За тэгээд lower bracket өчигдөр шин team liquidтэй тоглосон. Liquid-ийг хожлоо. Хөрчний 1:30-аас босон тоглолт. 2-1 харьцаатай. Liquid-тэй сүүлд 10 удаа таарч тоглохдоо ер нь бол биш 10 6 удаа map дээр таарахтаа манайх дандаа илүүлчихсэн юм. Нийтдээ 11-5 тэгээд 8-2 гэсэн амжилттай. Ер нь Liquid-тэй ер нь ухчихтгаал гэсэн үг. Тэгээд яг өчигдөр тэрний дагуу болоо. Эхний map Ancient дээр өрнөд. Ancient дээр өрнж явахад манайх бүр 6 раундаар илүү явж байгаад бариулаад бүр нэмэлт цаг сунгаад тэгжиж манайх Ancient дээр ялаа. За дараа нь манайх Mirage дээр бол өстой боломж олохгүй явсаар байгаад илүү явсаар байгаа л
дуусглаа. Тэгээ Mirage дээр маань ер нь энэ сүүлийн Vitality Liquid-тэй хийсэн тоглолтуудыг за Mouse-тэй хийсэн тоглолт ч юм те. Хүмүүс ингээ юу Cobra зэрэг их ачаад юу яагаад байгаа те хараад байгаа те. Гэхдээ энэ дэр нэг хоёр тоглож ялчгүй сайжраад байна. 910 улам мэтгэлтэй болоод байна. Тэр багийнхан бас нэг хилцэн нэг ярьцлага болсон шүү дээ. 910 өмнө нь нэг жоохон ингээд хойно суух гэдэг талтай. Тэгээ нэг дүгээл жоохон хийхээс зайс хийдэг. За яг нэг опор бууддаг хүмүүний бас нэг тийм зан характер байж болно. Тэгвэл тэрэн дээр ажилласан гэж юу нь бол ярьжсэн тийм ээ. Илүү тулын одоо дүгээл хий, нэг зэрэг нэг тоглолын иймэрхүү юмнуудаа жоохон агрессив тоглолтыг гаргая гэдэг. Тэрэн дээр ажилласан нь харагдаж байгаа тийм. Эхний будал дээр эхний хүнийг унгахадсан тоон ихссэн билээ. Тийм ихссэн. Тэгээ дээрэс нь нэг раунд давж байгаа AW одоо яаж байгаа энэ тэмцээний дандаа тэргүүлэгч том одоо заяа тэргүүтэй хүмүүстэй ер нь дандаа ихний 3 4-т яваад байгаа. AW. Тэгээ 910-ын онцлог нь яг сая хэлсэн тэр байдал нь ч гэсэн энэ тоглолтод дээр ажиглагдсан. Ер нь л нэг ганцаараа 3 эсрэг үлдчих ч юм уу 2 эсрэг үлдчих ер нь буугаас сэвлэх маргатай жоохон ингээд татдаг шүү дээ. Энэ удаа шууд дүгэлдэх тэр раундыг авах гэж үздэг бас. Тэрийгэж энэ Liquid-ийн тоглолтын дээр гаргасан. 3 хүнтэй ганцаараа үлдээд нэг раунд авсан. Гэх мэтчлэн. За тэгээд эмзинэд одоо юу ярих үнэхээр үсч явж байгаа одоо мондөг тамирчин болж байна. Гаргаж байгаа үйлдэл болгоно багт хэрэгтэй болоод байна. Үхтэй шидсэн баг минь хүн алчаад өгөхөдөө шүү. Тоглоомч өнөр одоо нэг баяж гайлын бэрүү хүртэл болгол юу туулна гэдэг үл юу гэдэг. Бичлэгэн дээр хөөхөнтэй ингээс үждэг тийм. Тэгээд ер нь нөгөө багийнхан хамгийн дуу шуутай тоглогч чинь тийм. Одоо юу 910-д хум сургуулагч тавьж өгмөр. Хитээ сонсч ингээд. Тэр олон тэмцээнд орох чинь. Хомсон дуусч ядах юм аа. Хомсон дуусчараад уламд хийрээд байх юм. Тэгтээ LeBron ч гэсэн яг тэгдэг шүү дээ. Ер нь дэлхийн шилдэгүүд хумсаад идэв юм шүү. Тийм бай. Өнөө шин чухал тоглолт хийн. Тийм өнөө шин маш чухал тоглолт юм. Плей-офф шалгарах хэрхэн төлөө. Spirit өглөө яг нөгөө нэг лавр дээр 80 зибагийг хожоод гараад ирсэн 2-0-тод. За нэг Оросын нэг ууртай залууг эсрэл таалхан дээ. Тэрэдээ жижиг залууг эсрэг. Нэг тэр үлчил гайгүй юм шүү. Залууч гэж хүүхд. Тэг хүүхд Тэрэд хийгээд. Ер нь дэлхийн хамгийн шилдэг юу шүү баг. 10 тэмцээнд MVP болсон баг тий. Яг Завигийн араас явж байгаа гэж явбал тэгнэ. Завигийн араас явж байгаа хамгийн шилдэг одоо opener fragger гэх юм уу тий. Opener одоо сүүлдээ тэр чинь бүр бүх төрлийн байралд боддог болсон мөлий ч. За тийм одоо хүчтэй баг эсрэг толон. За Spirit-ийн хувьд бол манайхтаа бас өмнө маш олон тэмцээнүүд тоглож ирсэн. Сүүлийн тэмцээнд манайх хожигдсон. Гэхдээ ер нь тоглолт болгон дандаа 3 map ч юм уу эсвэл Cyber map руугаа шилждэг. Эсвэл юу map болгоно бол нэмэлт цаг гардаг. Маш одоо ийм хүнд тоглолтод болдог. Тэгэхээр энэ дугаар цацдахад аль хэдийн тоглолцсон байх бах. Гэхдээ 230 минутаас манай Монголч бол үдээтэй баг эсрэг үзээтэй тоглох хаа гэж бодож байна. Энэ тоглолт баг нөгөө rival гэж хэлэхэд ойролцоо. Тоглолт болгоно лаатай. Манайх Vitality тол rival гэхтэй аюу хэцүү. Тэг 8 байж байгаад 2 очсон. Тэрнээс хойш баг хожиг шүү. Ер нь илүүрхэд байгаа манайх. Энэ яг таны хэлж байгаа зүйлд Spirit Монгол зорч яг хоёулаа ижлэх насны үеч төр байгуулагдсан он жидэж яг ижлэх үүсч явж байгаа гарч иж байгаа хоёр баг байхгүй. Гэхдээ Монгол зол юугаар бол арай илүү байгаа. Одоо гаргасан амжилтаараа. Тэгээд бас нэг яг бид нар эмзэнийг өгсөн ярилцлагыг бас нэг онцломоор санагдсан. Синзуг явснаас хойш ер нь баг одоо баг нь ямар хөө байна вэ? Одоо ер нь цаашны зорилго юу байна гэдэг нэг тиймэрхүү асуултууд хөтлөгчийн зүгээс ирсэн. Cobra Zero маш богино хугацаанд сайжирж байна. Ер нь бол одоо яг анх орж ирснээсээ илүү төвшин ахаад ингээд сайжирж байна. Багийн дотоод орноос бол маш сайн нийцтэй байгаа. Бид нар одоо синзүүтэй байсан үеийнхаа хэмжээнд төхөж ирж одоо нэлийн төгөж байна. Гэхдээ ер нь бол багаараа бүгд сайжирж байгаа. Cobra Zero ч гэсэн маш хурдтай сайжирж өсөж байна гэдгийг талаар онцолж ирсэн байлээ. За тэгээд дасгалжуулагч стил одоо байхгүй байгаа мэдээ шинэ үнэтэй болсон батлагдаа. Эхлээр өмөр байсан бол одоо батлагдаад одоо гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байгаа гэсэн юм шиг мэдээлэлтэй байгаа. За эзэн сорч нь одоохондоо бас тодорхойгүй байгаа тийм ээ. Тийм ер нь манай монголчууд бүх тоглолчд өөрөөр ойлгоцсон билээ. Билец ч бас энэ тоглолт цааны өчтөрийн Liquid-ийн тоглолтын дээр хоёр чухал яг бариулаад хоёр чухал раундыг яг өөрийнх нь ууран дээр үрээд аваад гарцсан. Тэгээд ихний эншин тийм авсан гэдэг ч юм уу. Ер нь тоглогч болгол гоё нормтой байгаад лээ. Технологи ярьцсан дээр хэлсэн. За та нар энэ тэмцээн дээр пласт дээр те ямар зорилготой байна вэ гэдэг уусаа зорилго асуудаг шүү дээ. Өмнө технологи айгүй гоё хэлсэн. Өмнө бид нар одоо ингээд орсон тэмцээн болгондоо авраглан, төрүүлнэ гэж бид нар ингэж ярьдаг байсан. Энэ удаа бид нар илүү өсөе, илүү хөгжиж, илүү ойлголцъя. Тэгээд чадах хүртэл явъя гэж тоглож байгаа. Тийм учраас бид нар ингээд ам гарч том ярьдаг илүү бид нар ингээд илүү ойлгохыг хүсэж байна гэдэг. Тэр надад маш их таалагдсан. Бид нар ч гэсэн одоо тийм болчмоор байгаа байхгүй үзэгч нар те. Тэ их юм өсдөг. Дандаа оролцсон тэмцээн болгоноос авраг авахыг хүсээл те хожигдохоор нь бүлээдэл одоо манайхан гоё ингээд
тайвшраад илүү өсөж байгаа, хөгжиж байгаа тэр юмнуудыг олоод харж л та тий. Чиний юм дуршиж гин үү тий. Чадвар нь сайжирж гин үү тий. Өмнө нь ялагдчихсан байгаа Маузыг сая 5-0 0-5 гэсэн амжилтаас нэг ялч. Энд чинь амжилт уу? Амжилт уу энэ? Амжилт. Дүнгээс нэг мэдээ гарсан байна. За. Хүмүүс энийг бараг мэдчих бах. Сэлэг бодос багийн эзэн Наранбаатрыг нэг тоглолтыг үнжүүлэх 1 сая төгрөгөөр торох шийдвэр гарчээ. Нөгөө нэг энэний цаана гаргачих. Энэ Үзэгчдийг үл хүндэтгэж 2 гарын дунд турууга гаргасан. Бүр тэгэж бичсэн байгаа юм тий. энэ үү гэдэг байгаа шээ. Нэг нь 500 мянга биш өө. Олон гаргаад байвал. Оо тэгээд ингэчүүл 2 сая юу? 2 сая тий. Энэ бас зөв. Одоо ингэ Зөв. жоохон Тий. ойлгохгүй л тий. Тэгээ эн чинь одоо бид нар яг насан турсан хүмүүс тий ойлгоод эн чинь хүмүүс уур хүлээ гэдэг нь ойлгоод гадуурчсан бид нар эн чинь хүүхдүүд үзэж байгаа учраас хорд нь ингэж болд юм байна. Одоо би одоо Сэлэн Бодонсын сая хилцэндээ тэр жишээг бол би бол үнэхээр зүгээд чинь ингэж шийтгэж ингэж яахгүй бол энд үлгэр дуурайл болж үлдэн шүү дээ. Бид нар ч гэсэн одоо энэ маш олон хүүхдүүд манай нэвтрүүлгээс хардсан байлээ. Бид энэ дэр аль болох хараал үг хэрэглэхгүй байхыг хичээж байгаа. Аль болох тийм муу муухай юм ярихгүй хичээж байгаа тий. Тэгэж хэлж байгаа. Үгүй хичээж байгаа шүү дээ. Ер нь бол Гэтэ энэ Үсгүүч хамгийн хараал. постн дээр бас амар биччихжээ. За холбооноос намайг нэг тоглолтоор бандаж 1 сая төгрөгийн торгуул тавьсан мэдэгдэл ирлээ. Би буруугаа үлэмжширж байгаа тул шийдвэртэй марахгүй. За болж байна те. Хүн дүгж мүсэн хин бэ гэдэг шиг. Тэгсэн дараагийн тоглолтыг багийн эзний статусаар биш үзэгчийн хуваар тасалбараа аваад үзэж болно. Багийн эзэн статусаа 27 хүртэл бандуулсан мөнхчин шиг гэсэн үг гээл дахиад орондоо алцдаг. За яах вэ? Наач угаасаа л тийм. за энэ үрээд өндөрлж гэнэ хэрэг байгаа юм уу? Тгийг өндөрлүүлээ. Тэгвэл бол хэрүүл дахиад үргэлжлэх юм байна. Тийм байна. За тэгээд эх дугаараар хэрвээ цуурлаад хурдан шидэж доосвол эх дугаар гэхэд ер нь бол бид нэр 2025-аас 26 оны үндэсний дээдлэгийн аврагын финалд өрсөлдөх багийг харах нь байна. Тэгээд бид нараас зочин өөрөөр төлөвлөсөн байгаа. Эх дугаараар бид нар зочинтой. Surprise тэр бол. Өөрч өнгөрсөн одоо энэ плей-оффт юу болоод өгөрөө гэдгийг бас задлж та бүхэндээ гоё ярилцаа хийж болно. Ингээд бид нар таамд байсан Тэр зочин хэн бэ? Хиний оронд суух вэ? Баяртай үзэгч та. Баяртай. See you next time.